За сайн байцгаана ингээд ярилцлагын маань подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор маань Хаул дүүргийн Ирдэн урлагийн төлөөлөгч Бацэрэнгээ урьсан. Тэгээ Бацэрэндээ бас энэ өдрийн мэнд хэлье. Баярлалаа. Сайхан Бачаагийн эрхлэн явуулдаг подкастт оролцож байгаадаа бас туйлын сэтгэл хангалуун байна. Урьж оролцуулсан явдал баярлалаа. За ямар ч байсан урилга хүлээ бас ингээд ярилцах бас ингээд боломж олгосон гэх юм уу. Ямар ч байсан энийг ярилцах шалтгаантай болсон гэх баяртай. За хоёул мэдээж өнөөдрийн энэ ярилцлага маш олон зүйлүүдийг ярих байх гэж байна. Тэгэхээр юу яа? Хоёул ярианы яг үндсэн нөгөө гол шийдвэрийг олохоос өмнө Бацэрэн гэдэг хүнтэй би бас ингээд танилцмаар байгаа байхгүй. Хүүхэн талаас. За Бацэрэг гэдэг хүн ямар хүн юм бэ? Тэгээ яагаад бас ингээд Устур гэдэг энэ тоогоор ороод ирв те. Мэдээж хүүхний зорилго амбиц гэж байдаг л баг. Тэр талаас хоёул ингээд зөөлөн байж шүү гэж. Болно. За намайг Бацэрэн гэдэг. За Өмнөгөө аймгийн Далан задгад хотод төрсөн. Тэгээ төрөөд 21 хоноод Улаанбаатар хотод 200 мянгатд одоо төрж өсөж хүүхэд нас маань өнгөрсөн. Ингээд миний төрж өссөн 200 мянгат бол одоо би 1-р сургуульд усан тэргүүний лабораторийн 1-р дан сургуулийг 10 жилээ төгсөөд за 1 жил 2006 онд төгсөөд нэрээ энэ жил яаж 10 жил төгссөн юм маань 20 жил. За. Тэгээ манай үеийнхэн бас нэг хийн гэж хоорондоо бүгдээр ярьжаа. За тэгээд дараа нь 2007 онд шинжлэх ухааны технологийн их сургуульд би нийгмийн ажил гэдэг мэргэжлэр одоо бакалаврын зэрэг хамгаалаад. За тэрнээс хойш ингээл хувийн юм хийгээл ажилд ороод одоо ингээл яг л ажил амьдралын гараан дээр гараад нэг 2 жил ажиллаж байгаа. Ер нь би бас дахиад сурах хэрэгтэй байна. Энэ одоо арай жоох өөр өндөрөөс сурах хэрэгтэй гэсэн чиглэлээр явж байгаа. 2011 онд Оросын холбооны санхүү эдийн засгийн их сургууль буюу одоо Finance Active одоо манайхан бүгд мэдэндээ FA гэдэг нь аюул мэддэг. Одоо бол Finance University гэдэг сургууль би төслийн удирдагч стратегийн одоо төлөвлөлт мэргэжлээ магистрийн зэрэг хамгаалаад 2015 оноос хойш одоо ингээд Монгол улстай ажиллаад хувийн бизнес эрхэлж үзлээ. Манай гэр бүл нөгөө одоо манай аав ээжээр хоёулаа багш. Манай өвөө багшийн боловсролын сад юм. Тий, захирал хийсэн, насаараа захирал хийсэн, улаан төмөр гоё гэдэг байдаг. Манай эмээмэн төмөр гэдэг одоо хөгжим бүжиг сургуулийн техник эрхлэгч байсан юм. Багшийн огшилтай гэр бүлээс. За. Зөндөөсөн. Энэ сэхэтэн сэхэтэн яг яг л нэг тийм юм залуу байгаа маа. За боловсролын өдөр бол ингээд сонсоход бол нэлээд авин надад бол санагдаж байна. Баярлалаа. За тэгээд орчны үед өнөөдөр ингээд хоёулын ярилцлага одоо хүмүүс бас хараад би чинь дандаа нөгөө дотор хийдэг ярилцлага. Тэгээд өнөөдөр ингээд анх удаага баг ингээд гадаа хийж байна. За одоо өнөөдөр хоёулын ярилцж байгаа голц чиг маань Хаул дүүргийн 19 дугаар ороо тий. За Бацэрэн маань одоо ингээд Устурд ингээд орсоо. Тэ. Тэгээд 24 онд Ирдэн урлагийн төлөөлөгч гээд сонгогдсон те. Ирдээсээ санал аваад. Яагаад ингээд энэ Устур нөгөө боловсрол баш идэг шүү дээ те. Баш хийж одоо хийж байгаа юм. Одоо ч гэсэн багш. Одоо ч гэсэн башаа хийж байгаа. Боловсролын салбартаа ингээд гэр бүлийн бас ингээд уламж залхамж халаа яваад шүү дээ те. Ингээ явж байна. Тэгээ өөрөө яагаад ингээд боловсролоос гадна яагаад энэ Устур гэдэг энэ тоогоор ингээд орж ирэх юм шалтгаан бий бол гэдэг талаас аа. Гүй шалтгаан гэхээс илүүтэйгээр зүгээр орцох ёстой л гэж бодсон. Устур гэхээр нэг юм абстракт ойлголт яваад байгаа байхгүй юу? Эзэн бийгүү Устур гэдэг нэг хүн байдгүй зүгээр л нэг юм бодгал юм шиг байдаг. Гэтэл энэ дээр чинь дахиад хүмүүс байна. Би ихтэй Устурт орсон гэхээс илүүтэйгээр зүгээр ер нь энэ засаг захиргаа Монгол улсын төрд яагаад ер нь ажилтдаг юм бэ? Яагаад болдгүй юм бэ гэж өөрийгөө сорё гэж үндсэн дээр 24 оны 10 сард нэр дэвшээд тэгээ Хаул дүүргийн 19 дугаар хороон дээр нэр дэвшээ 2-оор сонгогдсон. Тэгээ надад хэдэн мандат? 2 мандаттай. Манай Хаул дүүргийн 19 дугаар хороо чинь яг одоо албан ёсны бүртгэлээр их юм бол нэг 17 мянган хүн амьдардаг. Алтан бусаар их юм бол 23 мянган хүн амьдардаг. Ийм хороо. Нилийн яагаад юм бэ гэдэг яг зүгээр дахиад жоохон тоо статистик хараад үзэхээр ингэж юм байна. Хүмүүс чинь ингээд нөгөө хаягаа шилжүүлдэг юм. За. Хаягийн шилжилтгүүд. Эсвэл одоо жишээлбэл энэ хороонд байр түрээсэлж амьддаг ч юм. Ингээд нөгөө яг ийм албан ёсны Хаул дүүргийн 19 дугаар хороо хичүүлдэггүйгээр бас нэг 6 мянган хүн байдаг. Албан ёсны бүртгэлтэй гэх юм бол нэг 17 мянган хүн амьдардаг ийм хороо. Тэгээд энэ хорооноос би 1235-ны санал аваад 1230. Нийт ер нь санал өгсөн хэдэн толтонд байд. Нийт ер нь яг санал өгстэй байсан гэх юм бол миний бодлоор нэг 100000 санал өгстэй байсан. Тэрнээс бол яг үүндээ нэг эрцэн мэрцгээ ярих юм бол
айгүй бага хүний оролцоотой болсон. Тэгэл 1235 оны санал аваад мандатынхаа 2 дугаар одоо соёлтоор 2024 оны 10 сарын 17-нд төлөөлөгчөөр сонгогдсон. Одоо төлөөлөгч болоод ариу жил 7 сар болж байна да. Ийм л зөвхтэй. За одоо ингээд өмнөөс ингээд яг мэдээж ингээд шууд ингээд за би төлөөлөгч өрсөлдөн ингээд шууд ингээд орё гэж орчих гэсэн. Мэдээж нөгөөх судалсан тий. Төлөөлөгч их үүрэг яг юу ингээд мэдээж наан нэлээ мэдээллүүдийг авсан л байж таараа штэ. Тэгээд яг өөрөө ингээд төлөөлөгч болоод ороод ирэхэд чиний өмнөх дүгнэлт болон одоо ингээд байж байгаа дүгнэлт хоёрын хооронд ингээд ямархуу ялгаа байна. Тийм ажиллагдаж байна уу? Өө асар их ажиллагаа. Бүр тэнгэр газар шиг юм байна. Төлөөлөгч болохоос өмнө миний өрөөч чинь ингээд зөрөгтэй өрчлөе гэсэн байсан байхгүй юу? Ягаад ариун эсрэг хоронд гэсэн бол одоо энд би тодорхой хугацаанд амьдардаг байсан. Тэгээд ариун эсрэг хоронд чинь гол асуудал нь дандаа нэг орч гарчны асуудал аягүй их хэрэгтэй. Энд чинь нөгөө нэг усын ганыг сургуультай сургуулийн асуудал аягүй хүнд байна. Ингээл газар одоо манай ариун эсрэг хорооны бас нэг суурьшлын бүсгээд яг энэ хэсэгтээ ер нь бол бүх одоо орон сууцуд нь ингээд авчирсан. Урагшаа гэх юм бол богдын музей үйлдвэрийн гудамжлал явуулдаг. Тэгээд энд нь орч гарсны асуудал зөндөх яваад байна. Тэгээд гол яхас өөр асуудал нь төрийг харах юм уу одоо төлөөлөгч болоод ард хүмүүсээ ингээд сонгогдоод гараад ирээд харахад амар зөрөгтэй өөрчлөлөө гэл ингээд ороод ирсэн чинь төр гэх юм бол бүхлөтийн ингээд тогтцсон аягүй том аппаратур байж байгаа байхгүй. Тэгээд энэ чинь зохицуулалт нь бол дандаа нэг Монгол улсын хуулиар зохицуулдаг. Ингээд нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр шууд энийг хийх гэсэн бол боломжгүй юм. Нөө хуультай. Одоо жишээлбэл 27 оны төсвийг чинь одоо ингээд саналууд 26 оны 6 сард авч эхэлж байгаа. Ингээд тухайн газар хийхэд бол нөгөө зураг төслөө гаргана, тендерээ гаргана. За ингээд шалгуултаа хийгээ гүйцэтгэлээ явна. За гүйцэтгэлээс хамаарат нөгөө тендер мендер санхүүжилт асуудал ирдэг. Шууд ингээд яг энгийн ингээд болохоос өмнө ч харахаар амар амархан харагдаад байдаг. Яг дотор нь ороод ажиллах юм бол ингээд нэг юм хууль, ийм дүрм журм их байдаг учраас нэг хэсгээс ойлгодгүй юм л. Тэгээ одоогоор би төлөөлөгч болсон учраас заавалчгүй бас юм сурах хэрэгтэй байдаг ойлгосон. Тэгээд төрийн албаны тухай хууль, за Монгол улсын засаг захиргааны нэгжийн тухай хууль, 2 дугаар бүлэгт нөх юм бол орон нутгийн өөрөө удирдах хууль гэл энд нь аймгийн төлөөлөгч гэж юу вэ? Хурлын төлөөлөгч нь юу вэ? Хурал нь юу вэ? Төлөөлөгч юу вэ гэл асар их юм байт юм байна. Сурах хэрэгтэй байт юм байна. Хуулийн захирагдах учраас бид нэгт үгийн нөгөө хууль гэдэг зүйлийг асаа мэддэг л ах хэрэгтэй юм шиг байна. Тий, хуулийг бүр зайлшгүй мэддэг хэрэгтэй юм байна. Ингээд нэм сэтгэл хөдлөлөөнөөр ингээ хандлах чинь яг ингээ ороод дотор нь ингээ дуусаад хэлэхэр чинь үнэхээр хуулинаас хэрэгцдэг юм байна. Болохгүй гэсэн айгүй их байдаг. Тэгээд одоо бол хуулиар сурж байгаа их зүчээр. Дахиад сурч байгаа. Тийм нэг насаараа бараг сурах нэ. Үгүй хүн ер нь насаараа. Залуу насаа ингээд сурж дуусгах нүд. Эсвэл хүн сурах л хэрэгтэй юм байна. Нөгөө сурахыг эрхэм болохгүй ч айгүй чухал юм байна. Тэгээд ямар ч байсан энэ жил нэгдэр одоо би ч хичнээнээр сурж байгаа. Миний 2 дахь мэрэгжилч гэсэн. Хуульчин бас дахиад хуульчин дахиад 4 журамтай. Одоо чи өөрөө ингээд хүмүүст багшилж байгаа тий. Оюутууд тий. Тий. Тэгснэ өөрөө оюут. Тий. Одоо тэгээд хүн чинь тэгэл яг сурах хэрэгтэй юм аа тэгэл цаг хугацаанд нь сураал явж байгаа За. хэрэгтэй. За төлөөлөгч тэгээд одоо яг ингээд 2 жил одоо болох ч тий сонгогдоод. Тий. За энэ хугацаанд юм тэгвэл за мэдээж ингээд хоёулаа нэг зүйлийг хийх хэрэгтэй байна. За улс төрийн талаас гэвэл танаач сөрөг хүчин шүү дээ тий. Одоо тухайн хаан уулнаа засаглаагүй. Тэр талаасаа бас ингээд яриаг эхлүүлэхгүй бол засаглаж байгаа шиг үед ярьчих бас ярьчих тий. Тэр нөө сөрөг хүчин хийж байгаа тий. Олох болж чадаагүй. Хаан уул дээр 19 дэх хороонд тулгамдж байгаа мэдээж олон асуудлуудыг чи хараад эхэлж байгаа тийм үү. Өмнө нь бол зүгээр оролцоогүй ингээд холоос хардаг байсан бол одоо яг ингээд оролцоод өөрөө дотор нь ороод ингээд таваанд нь ороод ингээд нэр ийм юм асуудал. Өнөөдөр хаан уул дүүрүүдийн ямархуу асуудал байна. Ялангуяа одоо танаа эхлээд нөгөө нэг эхлээд дүүргийг аягүй сайн хийх хэрэгтэй юм билээ. За 1962 онд бүгд 8 дахь Монгол ард улсын тогтоолоор 9 район байгуулагдсан. За түүний нэг дотроос их юм бол ажилчдын район гэдэг нэртэйгээр бидний одоогийн мэд хаан уул дүүргийн суурин тавигдчихсэн байна. Тэгээ 1992 онд одоо яг албан ёсны ажилтны район чи хаан уул дүүрэг болоо. Тэгээ нэг юм товчхон түүх нэг юм байна. Одоогоор хаан уул дүүрэг гэх юм бол нийт 25 хороотой. За 325 мянган одоо оршин суугчтай Улаанбаатар хотын 3 дахь том өсөлттэй явж байгаа дүүрэг. Баянзүрх согны дараа. Тий. Тэгээ яг 28-32 гэх юм бол нөгөө одоо Ярамгийн дэд бүтц нэлээд өндөр барилгачлалт болсон учраас хүн амынхаа тоогоор магадгүй энэ хоёр дүүргээс илүү гарах магадaltaй явж байгаа.
магадгүй багт дандаа энэ нөгөө бүсчлэлээр ингээ явхад. Тэгэхээр ингээд энэ 120 мянган оршин суугчтай энэ хаавал дүүрэг маань 41 мандаттай. 25 хороо тус бүрдээ ингээд 41 мандаттай. Тэгээд 41 мандат чинь 24 онд өрсөлдөд одоо Монгол Ардын нам маань 30 төлөөлөгчдөөр одоо хаавал дүүрэгтээ засаглаж байгаа. 30 төлөөлөгч юу? 30 манаас 41-ээс 30 төлөөлөгч нь иргэний оролцооны нэгдлийг байгаа. иргэний оролцооны нэгдэл намаас оюун гэрэл төлөөлөгч одоо нөө сайд асан. Манай подкастт орсон. Тийм нэг. За дараа нь хэм бол тухайд хүн намаас нэр дэвшигч ялсан бом жаргал гээд залуу. Тэгээд арслан намаас 9 төлөөлөгч гээд тэгээд нийт 41-ийг бүрдүүлж байгаа. За. Тэгээд яг хуу эндээс хэлэх гээд юм бол төлөөлөгч болоод одоо ингээд нэг юм сонирхолтой зүйл юм ярихад төлөөлөгч болоод сонгогдсон чинь хүмүүс шууд ингээд аягүй том эрх мэдэлтэй болоод амар том шийдвэр гаргадаг болоод байна. Ийм тийм байж болох юм. Тэгэхээр төлөөлөгч гэхээр нэг юм аягүй сайн ойлгох. Бид нар чинь хуулиас өргөсөн үрхэн гэх юм бол бид нар нэгт нөгөө сөрөг хүч учраас бид нар зөвхөн л хяналт тавьж санал хэлэх л хэрэгтэй. Бид нарт өөр ямар нэгэн одоо эрх мэдэл тийм албан тушаал бол огт байхгүй. Зөвхөн одоо дүүргийн иргэдийн хурлаар бид нэр асуудал санал оруулж тухайн хилцэж байгаа асуудал дээр санал бодлоо илэрхийлэх, за одоо үжил бодлоо илэн санал оруулах, гормын саналх юм л хэрэгтэй. Тийм учраас төлөөлөгч гэдэг чинь нэг тийм бусдаас давуу хэрэгтэй болоо аймаа шийдвэр гаргаад тийм юм болохт байхгүй. Одоо хүмүүс ингэж яагаад байна шүү дээ. Төлөөлөгч гэхээр л одоо их хурлын гишүүдийг ч гэсэн ялгаагүй. Их хурлын гишүүн болоод эсвэл одоо ингээд нийслэг юм уу эсвэл аймаг дүүргийн төлөөлөгч болох дарга болчихдээ тийм. Дарга болоод тэгээд хүмүүс бараг тэр хүн ингээд бараг мөргөөл. Эсвэл араас нь гүүгээл тийм. Нэг бүтээлэгч гээл ч юм уу. Эд шидт юм шиг нэг хардаг тийм үнцэг бас байгаад арилахгүй яваад байна. Тэгэхээр одоо би яг цааны чи нэгэнд одоо их хүүгийн талаар ярьсан учраас яг энэ төлөөлөгчийн яг үндсэн хуулиндаа заасан нэгт болохоор яг хуулиндаа заасан их хүүгийн яг юу вэ? За хоёрт болохоор яг нэг хувь хүний талаас чи өөрөө яг энэ төлөөлөгч гэдгийг юу гэж хардаг юм? Төлөөлөгч гэдэг зүгээр хоёр дахь асуултаас нь хариулахад энэ бол зүгээр хувь одоо нийгэмдээ хувь хүний өөрийнхөө нөгөө сэтгэлээр оруулж байгаа хувь нэмэр гэж оруулдаг. Одоо ингээд төлөөлөгчийн эрх үүрэгтэр чи гэх юм бол хөрх ийм л эрх үүрэгтэй. Би одоо хаавал дүүргийн сонгогдсон учраас хаавал дүүргийнхаа төрийн захиргааны байгууллагад очиж уулзаад алтан бичиг өгөх, хяналт тавих, асуулт асуух, санал хэлэх хэрэгтэй. Миний одоо хийж чадах төлөөлөгч эрх үүрэг мэн ингээл боллоо. Иргэдийн төлөөлөгчтэй хурлын бид нэр одоо хурал дээр яг тодорхой оруулж ирсэн юм дээр бид нэр санал өгөх, татгалзах, зөвшөөрөх гэсэн юм л юм байдаг. Төлөөлөгч болоод яг хувь хүний бодлоор их юм бол би ингэж утсан. За ямар ч байсан би сонгогдсон. Их баг нь хамаагүй. Би нэг 1235 хүнээс энэ намайг сонгосон юм байна. Энэ хүмүүс надад итгэсэн, надад хариуцлага үлээсэн. Энэ залуу бас нэг юм хийчих юм болов уу гэдэг юм. Тийм учраас үуч болсон болоогүй би төлөөлөгч байх хугацаанд нэг 28 он хүртэл энэ хүмүүстэй бас нэг хэлсэн юмдаа хүрэхийн тулд ялангуяа энэ хороо хаавал дүүрэгтэй энэ болж байгаа асуудлуудаар оролцож санал бодлоо хэлэх ингээд ийм хамтын шийдвэрээр л явах хэрэгтэй гэж боддог. Тэг яг зөв энэ дээр зүгээр нэг дахиад нэг уриалга хэлэхэд иргэд маань өөрсдөө аюул сайн ойлголттой болмоор байна. Засаг захиргааны нэгжийн тухай хууль та. Одоо ингээд Улаанбаатар хот чинь ингээд бүх юм тоогдсон байгаа шүү дээ. Аймагуд чинь ингээд сумдууд туудаг, сумчин баг туудаг. Дүүрэг гэх юм бол дүүрэг тэгээ хороо уулдаг. Хороо чинь ингээд хороо уулгандороо төр үйлчлэгийн байгууллага буюу тий хороо дотор чи хэсэг яваач тий. Тэнгүүд одоо хаавал дүүрэг 19 төр хороо гэх юм бол тухайн нутагт эсвэртэй төрийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа газар байхгүй. Хороотой холбоотой бүх асуудлыг одоо төртэй холбоотой асуудал хорооныхоо тодорхойлтыг гаргана. Оршин суугаа хаягийн шилжилт ийм хүн амаа бүртгэн аливаа нэг одоо ийм зам харгуу асуудал юм хороонд хэлэх хэрэгтэй. Тэгээд тэр хороо болгоноос чинь сонгогдсон дүүргийн төлөөлөгч нар байгаа. Дүүргийн төлөөлөгч нар ч явсараад хаавал дүүргийн сонгогдсон нийслэлийн төлөөлөгч нар байгаа. Ингээд хаавал дүүргээ сонгогдсон улсын хурлын гишүүд байна. Энд чинь ингээд юм давхартай бүтцтэй игэр шиг ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энийг нэг юм рүү наагаад болохгүй юм байна. Одоо ингээд иргэд бол зарим нэгж хараад байгаа байхгүй. Төлөөлөгч гэхээр болоод нэг байшин бариад зам тавиал те. Ахын ажил хийдэг гэж бодож шүү дээ. Гэтэ яг нэг хуулиндээ бол зүгээр олох болсон. Одоо жишээ нь ингээд намууд хоорондоо өрсөлдөж шүү дээ. Олох болсон одоо зугаар засгаа байгуулад нэг хүндэтгэл ажил хийдэг шүү дээ. Би бол тэгж ойлгоод байгаа шүү дээ. Засгалж байгаа юм. Тэгвэл иргэд болохоор төлөөлөгч болсон бол одоо жишээлбэл
сөрөг хүчинч бай, эрх барьж байгаач бай хамаагүй тэгээд ямар ч гэсэн нэг байшин барих ч юм уу зам тавих эсвэл нэг энэ орчныг сайжруулах ч гэдэг юм уу гэж хараад байгаа юм. Энийг бол би яг миний ойлголтоор олох болоод иргэдийнхээ олонхын саналыг аваад ингээд за бид нар энийг хийж чадна гэдэг хариуцлага үүсгэж штэ. Тэр хүмүүс хийх ёстой болов бодоод байна. Сөрөг хүчин юу гэхээр мэдээж хяналтаа тавих ёстой. Иргэдийн зүгтээ тэгтээ сөрөг хүчин зүгийн хяналт тавих биш. Одоо чинь хаан уулд 41 дэд гэж штэ тий. 41 үлээ болон хяналт тавих ёстой штэ тий. Уулын тий. Тэгэхээр энэ байдал ер нь яг бодтой хөршин дээр хийж чадчихна. Яг ингээ харахаар ч нэг юм юу болчих гээд юм билээ. Одоо ингээд яг нэг бүтцээ ингээ харахаар чинь одоо манай Монгол улс чинь парламентын засаглалтай шүү дээ. Тэнгүүтээ нөгөө парламентын засаглалтай чинь ингээд намаар ингээд үзэл бодол нэгтэй хүмүүс чинь хэсэг бүлгээр нийлээд нам байгуулад үнд цөл дээрээ тогтоод тэр босон намууд чинь мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлээд засгийн газараа байгуулах одоо дүүргийнхээ яалт байгуулах ийм учраас бол бас ингээд төлөөлөгч болсны дараа ирэх барих сөрөг хүч ингээ харахаар бас жоохон нэг тийм болохгүй юм шиг санагддаг юм надаа. Яг гэх юм бол гол асуудал нь гэх юм бол ажил хийх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тий. Мэдээж үзэл бодол зүрх маргалдах хүнд зүйлээс өөр одоо бид нар ч юм болохоор маргалж болно. Сайн юм дээрээ сайн гэж хэлэх нь зөв. Болохгүй юм нь бол одоо хийх нь зөв. Тэгтээ нөгөө сөрөг хүчин ажиллаа хийхийн тулд нөгөө засаг барьж байгаа тэр ирэх барьж байгаа тэр хүмүүстэй хатуу шүүмжлэх хэрэгтэй. Тэгжиж нөгөө нэг юм чинь сайн тэнгүүтээ сайн муу юм муу гэдэг энэ хоёр чинь нэгтгэхээрээ том агуулгаараа эн чинь ингээд яг үтсэн үр дүн яах гэж бид нар юм л хийх гэж байгаа байхгүй. Монгол улсынхаа төлөө бид нар чинь ингээд нөгөө нэг танаар өгч байгаа байхгүй. За усаа хөгжүүл ял гэж байгаа болохоос биш одоо юу гэдэг чинь энэ сайн муу гэж айгу утгагүй юм билээ. Гэхдээ ингээд болохоор засаг барьж байгаа ирэх барьж байгаа нь ирэх барьж байгаа сөрөг хийж байгаа сөрөг хийж байгаа. Тэгвэл зарим юм дээр нэгдэх юм дээр нэгдээд марлах одоо үзэл бодлоос болох ёстой л гэж хараад байгаа. Тэгэхгүй ингээд нэг хит одоо юу гэдэг чинь ингээд хоёр тал болгоод байх чинь бас зарим нэг юм да болохгүй юм санагдаад байгаа. Нэг юм өсөлтөнд байсан болохгүй. Би болохоор саяны асуултыг би бол энэ талаас яг саяны бас чиний би ер нь бол зөв юм дээр нь зөв, буруу юм дээр мэдээж хүмүүс таах. Тэр бол үгийн хов бас төрчийн хувьд байх хэрэгтэй зарчмыг би бол боддог. Би болохоор энэ талаас нь асууад байна. Одоо чи нийслэлийн асуудлыг сая хэдэн бүгд л орон даяараа мэдсэн шүү дээ. Нөгөө засаг захааны хямрал гэдэг шиг ингээд уулна гэдэг засгийнхаа дээр иргэдийн урланд байх ёстой байтал чиг өнөөдөр яг өрсөн дээрээ нөгөө засаг нь иргэдийн урлаг бүгдийг хармаалаад авчлаа шүү дээ. Тий. Бүгд нь одоо ажил өгд юм уу гэдэг зарим нь тендерч өгсөн гэж байна шиг. Ийм хүн нөхцөл байдал дээр ингээд нөгөө системийн нэг ингэсэн байгаа байхгүй. Одоо ингэж байх ёстой юм яаж ингэж уруу хамааралтай болох гэсэн шүү дээ. Хаан уул дүүдэр юм тэр яг хэр байдаг юм бэ? Жишээлбэл иргэдийн хуралч нь өөрөө хуулиар засгаа хянаж тэгээд төсвийн баталж өгөх гэж юм хөө зарчмаа явах ёстой шүү дээ. Яг энэ байдал ер нь хаан уул дээр хэр хэрэгжиж чинь гэдэг талаас нь. Хаан уул дээр гэх юм бол үндсэндээ ер нь гайгүй шүү. Тийм учиргүй одоо ингээл юм байхгүй. Одоо хаан уул дэргийн төлөөлөгч нар чинь хоёр зөвлөлтөд нөгөө хуулиараа ордог. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх. За гамчлын эрсдлээс хамгаалах хоёр зөвлөлтөд хуваагдаад ажиллаж байна. За зарим нэгэн төлөөлөгч нар гэх юм бол одоо хаан уул дэргийн төрийн өмчлөлт компанийн захирлаж байгаа асуудлууд байна. Гэтэ нэг тийм амар одоо нөгөө нийслэм шиг чийдүүлээ юм байхгүй. Зүгээр яг энэ дэр нэг хэлмээр байгаа санагдаад гэх юм бол танисаа яг дурдсан тэр эсглийн хямрал бол бас үнэхээр хаана байна. Хаана ингээд аягүй сайн гараад ингээд ойлгомжгүй гэх юм бол нэг юм хаан уул дүүргийн 26-ны төсөв за 636 тэрбум төгрөг байхгүй. Ингээд бүрдүүлэлт ингээд орлоо. Жилийнх төсөв. Эндээс нь 450 тэрбум орчмыг нийслэл тасаад авчихлаа. 450 эдийн баг талын. Тий, бүр талаас илүү гэдэг нь нийслэл татаад авчихсан юм байна. Тэр чинь нийслэлч ингээд дөрвгүүдээс юу тавиад ингээд авчдаг. Тэнгүүд үлснээр их хэмэл одоо ингээд яг энэ хаан уул дээр доршин сууж байгаа хүмүүс чинь энд чинь нөгөө нэг төрийн албаа хаагч энэ 25 хороо ингээд аягүй болоо асуудал байна. Засаг захааны ингээл тэнгүүд хаан уул дөргөөс ингээд авчингуудаа нийслэлээс ингээд янгууд тул уртны зам ч юм уу том төслүүд ингээ оруулаад авчдаг. Тэнгүүт ингээд тодорхой нэг юм нэгж асуудал дээр яг аль нь голж хариуцах нь тодорхойгүй юм. Нийслэл юм уу дүүрэг юм уу? Тий, одоо ингээд төсөөнгөө харахад хөгжлийн сан гэдэг дүүрэг гэж байна. Тэнгүүд нийслэлийн хөрөнгө оруулалттай гэдэг. Тэнгүүд манай одоо жишээлбэл боловсролын явц босоо тогтолцоотой гэдэг ч юм уу гэдэг юм. Тэгэхээр ингээд энийг ер нь бүгдийг ингээд юм зурж байгаад хүмүүст аягүй зүг ойлголт өгөх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй ингээд бид нэг харах юм бол бүх хүмүүс ингээд харахад төргөд харж байгаа бүгдийг.
Эн чинь ингээд нэг инструктор явж байгаа шүү дээ. Ингээд эн чинь энийг хариуцсан, энэ юм гэдэг юм байхгүй зүгээр бүгдийг ингээд аваад төр буруутай гэдэг юм ойлголт руу орсон байна. Тэгэхээр ингээд хүмүүстэй ингээд яг харахад зүгээр бүгдээрээ эхлээд энэ төрийн холбоо, төрийн чиглэлтэй холбоотой юм да. Үнэхээр сайн мэдэх ёстой. Одоо жишээлбэл улсын сургууль цэцэрлэгийг ингээд харж байхад улсын хурлын гишүүдээс нэхэд байгаа байхгүй юу? Тий. Энийг яг үнэндээ дүүрэг нийслэлээс нэх ёстой. Тухайн одоо засаг захиагараас л хийх ёстой шүү дээ. Одоо яг энэ улсын хурлын гишүүд миний ойлголтоор шүү. Юу гэдэм бэ гэх юм бол хууль баталгалчийг үүргэдэг шүү дээ. Хууль тогтоох бий байгуул. Хууль тогтоохлыг байруулах. Тэд нар чинь засаглаад байгаа юм байхгүй шүү дээ юм байна. Тэгэнгүүт нөгөө бүх хүмүүс ч улсын хурлд аим онцгой анхаарал хандуулад санал малууг өвчдөг. Гэтэл нөгөө орон нутаг буюу яг таны одоо жишээлбэл хаалгаараа ингээ гэрээсээ орцноосоо ч машинаасаа гараад яг энэ явган үний зам сургууль талбай хэн хариуцах хэвтэй. Дүүрэг юм уу? Аймаг хариуцах хэвтэй. Тэгэхээр бид нар энэ оролцоогоо аюул сайн мэднээр. Тэгэл тэрэн дээр чинь иргэдийн төлөөлөгч нар бол одоо жишээлбэл одоо энэ хорон дээр тулгаж байгаа асуудалтай иргэдийн юм ямар одоо жишээ орчны хувь дээр ямар асуудалтай. Энийг чинь нөгөө засаг захиалгаад одоо хэлэх үүрэгтэй тийм. Иргэдийн төлөөлөл гэдэг одоо. Тий, яг энэ чинь өөр ингээ механизм. Тэрийг ингээд нэг юм төр засаг гэж харж болохгүй юм. Энэ чинь бид нар чинь хамтаараа л оролцож юм асуудлаа шийдэн. Тэрнээс бол одоо ингээд нэг юм хандлагын бас нэг бид бүгд нэг жоох юм байна л да. Одоо ингээд миний сэтгэл эмзлүүлэх зүйл нөх юм бол юм дундын эзэмшлийн талбай дандаа сүрдчихдэг. Тэг нийт эзэмшил. Нийт эзэмшлийн талбай. Хэн хариуцах нь тодорхойгүй. Хэний юм чинь тодорхойгүй. Тэг хэн ч хийдэггүй. Тэр нөгөө хүний ер нь бол хувь хүний өмч биш л гэж тэрэндээ жоо хайргүй байна. Хайргүй хандаад. Одоо манай Монгол улсын төсөв шүү дээ жишээ. Тийм ээ тийм асуудал. Тэгэхээр ингээд бид нар чинь ингээд иргэд маань бас энэ тэмдгээ аягүй сайн ойлгох хэрэгтэй юм байна. Бас нөгөө төгөөр нэг юм тодорхой хүмүүсээс санал аваад дэмжлэг авсан учраас бас энийгээ зөв зөвтэй ойлгуулах гээд хичээж байгаа. Тэгэл аль болох нэг одоо хийж байгаа ажлуудаа бас нэг юм сошиал дээр хүргээл ингээд мэдээлэл өгөх гээл явж байна. Тэг яг хөө би зүгээр харж байгаа нэг юм бол иргэдээ ингээд ярихад хаамл дүүргийн та аль нэг хоронд хариалагддаг иргэн байлаа. Ер нь Монгол улс аймагуч хэсэг адилхан. Таны тэр нутаг дэвсгэрийн нэгж байгаа шүү дээ. Одоо ч хорон засаг дарах гэж байдаг те. Сумын засаг дарах мэрэг гэдэг шүү дээ. Ийшээ ингээд дандаа бүх мэдээлэл өгч явах хэрэгтэй байна. Мэдээлэл өгөнгүүд тэр хороочин ингэнгүүд дараа нь дүүр одоо жишээлбэл хороо үлээх дүүргийнхаа байгууллагууд руу худалдаа авах ч юм уу өгөөд тэгээ тэр худалдаа авах ч юм уу эсвэл одоо тэр зам засвар ч юм уу өгөнгүүд хурлаа оруулаа ийм төсөв хэрэгтэй байна. Энийг бүгдээрээ ингээд нөгөө төлөөлөгч нь нэгдээд энийг төсөн мөнгө ингэ шийдгээд л явчих. Хамтын юм асуудал болчихсон байна. Энийг л учиргүй нэг тийм хүндрүүлээл байх ус ойлголт хэрэггүй мэлээ. Тэгээ нөгөө монголчуудын хувьд ингээд нэг их хүний ингээд нэг төр гэдэг нөгөө хуучны яг тийм хутгун тархинд нь байгаад шүү. Харин тийм. Ер нь бол би бол тэгж бодсоо төр гэхээр нэг тийм даахар тийм аим баг бурхан шиг юм. Яг бол нөгөө социализмын яг их түүхээ ярил бид нар төрт улс гэж анханаас. Тэгээ социализмын нөгөө төр нь одоо ингээд бас л мангар том аппарат болоод иргэдээ ингээд хаалтаа нийгэм ингээд хянаад явчихж байгаа шүү. Тэнгүүл бид нар бас л тэр ойлголтоосоо гарч чадахгүй яваад байгаа юм болов. Тэгээ нөгөө төр гэхээр нэг амар мундаг. Одоо жишээлбэл ингээд игдүүрийн төлөөлөгч болоо чамаг төр гэж харах гэдэг шүү дээ. Үгүй харин тийм биш шүү. Тийм ч. Дарга уул нь иргэдийн асуудлуудыг ингээд зохих шатны байгууллагууд түгээгч хүргэх тийм. Тэрийн асуудлыг шийдэх үүрэгтэй би хараад. Саналаа тэр хүмүүсийн өгсөн саналыг аваад шаардлагатай хүмүүст нь энэ ийм хийгээд өгөөч гэж саналаа оруулаад хоорондоо ярилцаад хамтаа шийдэж байгаа асуудал байхгүй юу? Тэрний ингээд хамгийн ихний хөдлөх цэг нь иргэд өөрсдөө байна. Энэ болохгүй байна. Энийгээ ингээ хийж л да. За тэгээ бөөндөө ингээ хийгээд. Тэгэхгүй ингээ бид нар нэг юм гоё одоо юу гэдэг чинь хамтраад нэг иргэдийн оролцоогоо сайжруулаад бөөнөрөө хамтраад хий гэдэг нүдээр юм их хармаар байгаа байхгүй. Одоо ингээ бид нар бөөнөр харахад дандаа зүгээр ингээ шүүмжлэл. Одоо жишээлбэл би ингээ нэг хорондоо бас нэг энэ нэг шом монгийн асуудал гээл яваал. Харин одоо яг би над хүрч ормоор. За яг одоо саяны яг сэдв рүү би орох гээд түрүүнээс хүлээгээд байлаа. Яг сошиал би бол чамайг юм маш сайн харж байна. Яг анх бас ингээд услууд ороод ингээд орж байгаа ч бас турууж бас их өндөр залуу юм байна. Манай намд ороод ирсэн чинь бас нийтлцээ зүгээр ч юм шиг. За мэдээж за тэр мэрч байгаа нэргээ шүү. Хоёр талаар юу болохоор яг боловсролын тал дээр бас боловсролын салбарын хүн яг энэ нам дээр орж ирээд бас ингээд иргэдийн урд шууд нэр төвшөөд ингээд зориулаад аваад ирж байгаа. Миний бодлоо их баярлаж хой хүлээж авсан. Яг нөгөө танаа дүүргийх биш. Чамд би санал өгч чадаагүй. Тэгтэл бас нэг найз тийм бас нэг бие биений мэддэг нэг холбоо байна. Нөгөө талаас би чинь устурч гэдэг бас нэг зориулж орж ирж байгаа гэдэг талаас чинь би бас ихэд бол маш тийм хүндэтгэлтэй хандж байгаа. Ямар ч гэсэн сошиал дээр бол чатгаараа тэгэл
хэмжээл байгаа. Тэгээд одоо ингээд сая ингээд сүүлийн үед ингээд сошиал дээр хараад байгаа шонгийн асуудал. Би гэхдээ тэр юус ажиллаж байгаагүй юм байна. Тэгээд сүүлд нь яг ингээд яг мэддэг газар авах. Яг ийшээ одоо хоёулыг нарагшаа байгаа. Тэрнгээр чи ингээд баян ингээд энэ ч одоо UB 5-ны энгээс ингээд явдаг байхгүй юу. Тэгээд тийм шон нэрээ байд юм биш үү. Энийг яагаад анзаардгүй байсан юм бол. Тэгээд яг ингээд бодоод үзсэн. Яг ингээд машин гол дээр нэг амар том дээр ингээд Тэгээ хамгийн гол нь 6 ширх өндөр хүчтэй утсан байгаа. Өндөр хүчтэй. Тий, өндөр хүчтэй 35 кВт утсан байгаа. Тэгэхээр одоо хоёул яг тэр асуудал байна. Тэрийг ер нь одоо анх яагаад бас тийшээ тэрийг ингээд асуудлыг яаж харув. Тэгээ одоо шийдлийн түвшин дээр түвшин чинь одоо яг ямар шийдэн дээр явж байгаа юм талаасаа юм. Тэр нөгөө би чинь нөгөө яг энд өөрөө амьдэрдэг. Тэгээ эндээ байдаг учраас нөгөө энэ асуудлыг ингээл нөгөө байнга явдаг болохоор хардаг. Тэгээд энэ жил би нөгөө гамшигаас хамгаалах эрсдлийн ингээд нөгөө хаамал дүүргийнхаа зөвлөлд нь орохгүй. Тэгээд онцгой байдлаа ингээл дүгнэлт мөглөхөөр явахад одоо жишээлбэл ославар болох юм бол хамгийн чухал зүйл нь юу гэх юм бол орч гарсны асуудал гэдэг юм байна. Хүмүүс нөгөө нэг чөлөөтэй ингэж орж гарч явах хэвээр. Одоо жишээл эрсдлийн үүднээс. Гэтэл одоо жишээлбэл яг манай 19 дэх хороонд ингээ харахад яг үндэ хоёрхан том гарц байгаа байхгүй юу? Хаавал дүүргээс явдаг нэг юм чигэр явдаг юм 2 огны зам 115-аас ийш ингээ чигэр явдаг 2 замтай өөр автомашины одоо олон хүн зэрэг гарах боломжтой замд харгаа байхгүй. Тэгээ энэ асуудлаараа ингээ явж байгаад би 19 дэх хорооны засаг дарга Норд Цэрэн засаг даргатай уулзаад хоёулаа ярилцаад яах вэ? Ийм юм асуудлууд юу болох вэ гэсэн чинь нэг ийм шонгийн асуудлууд байгаамаа. Энэ шонгийн асуудлуудаа ингээд буулгаад ингэх юм бол орц гарцаа шийдчихвэл дахиад нэг орц гарц. Одоо энэ шинэ 100 бэлэгдэл сургуулийн наагур бас энэ шонгуудыг буулгаад юу н авчих юм бол орц гарц их боломж байгаа байхгүй юу? Ингээд энэ ажил руу орсон. Тэгээ хорон цаг даргатайгаа уулзсаж байгаа. Дүүргийнхаа одоо жишээлбэл хариуцсан өдөрлгөөцтэй уулзсаж байгаа. Гэтэл энэ шон чинь өөрөө бас их түүхэн шон юм байна. Бас удаж байгаа. Тий. Би Улаанбаатар захлаан түгээх шүлжээ газар 3-4 хүмүүст очиулсан. Зураг төслийн үнэтэй нь уулзлаа. Эрэгтэй харьцагтай нь уулзлаа. Тэр төлөвлөлт идэм байна шугам. Тэгээ ингээ явж ингээд эцсийн улсын газар гэх юм бол Улаанбаатар захлаан түгээх шугам шүлжээх төрийн өмчтөг компани чинь өндөр хүчлийн ашиглал засварын газар гэдэг тусдаа бий даасан байгуулга. Айгүй их нэг том бүтцсэн. Тэгээ очиж ингээ уулзсан чинь урдаас тэгж. Ихч надад сонирхолтой надад асуулт суусан байхгүй. Шон эхлээ байсан юм уу? Зам эхлээ байсан юм уу? Би гоо боцоо гацчих. Одоо ингээ ахаар зэрэг байгаад байгаа үстэй. Одоо зэрэг байгаад. Үгүй яг аль нь төрлөө хийсэн нэрээ. Тэгсэн чинь нөгөө хүн айгүй сайн инженер байсан дээ. Би тэр нилээ ярилцсан чинь надад гоо түүх хэрж очих байхгүй. Энэ шон хамгийн анх 1960 онд ашигласан. Бөө состиз би. За да ялангуяа яг сайн ярих юм бол Орос ахнаар барьж өгсөн шон. За. Одоо тэр үед таны бодож байгаа шиг ийм барилгажил байгаагүй. Задгаа байсан. Тэгээ энэ шон маань налайх дүүргийг эрчим хүчээр хангадаг шугам байж. За ийшээ хотын төв буюу засгийн газар руу явуулдаг шугам байж. 65 оны. За ингээд түүнээс хойш ингээд энэ шон ажиллаад энэ шон бол хайшин чөдлөөгүй эндээ л байсан. Цахилгаанаа түгээгээл байжсэн. Энэ хүн бол өөргөө гүйцэтгэв гэсэн. Гэтэл одоо жишээлбэл яг энэтэй холбоотойгоор манай нэг ойлгомж бас яг энэс гарч ирж байгаа. За. Тэр стандарттай. Эрчим хүчний тэр цахилгаан түгээ 35 кВт өндөр хүчтэй. Одоо жишээлбэл ингээд нөгөө киловаттаас шалтгаалаад радиус нь өөр өгд юм байна. За. 35 бол хаашаашаа 15 метрт зам, сургууль, барилга, явган зам байхыг хориглоно. За. Гэтэл тэр яг доорн зам нь баг зам дээр баригдсан юм шиг. Зам дээр баригдсан шүү дээ. Хажуу талд нь орон сууц хийж байгаа. Тэгэхээр одоо яг альных нь бороо. Тэгээ ингээ яг одоо сүлдээ уулзаж энэ бол одоо нөөц нь ашиглаж байгаа гинэ. Тэгтээ бол энийг бол зайлшгүй болох хэрэгтэй. Ягаад гэх юм бол нөгөө эвдрэл тэгээ зөв ингээд айгүй асуудал байгаа. Тэгээ буулгана гэдэг айгүй гоё яриад ингээд. Одоо цахилгаан түүхгүй. Одоо түүхгүй. Тэгээд энэ чинь айгүй утснууд 6 том байсан утцыг ингээд хураагаад авчихсан. Тэгээ энийг ингээд буулгаад ингэмээр байна гэдээ ярьсан чинь бас их сонирхолтой асуулт гарч ирнэ. Энэ шонгийн доор одоо энэ чинь ингээд нэг 5 м квадрат газар байгаа байхгүй юу? Энэ газар хийнэх вэ гэсэн чинь төр өмчийн орооно. Яг тэгвэл татвар төлөгчдийн мөнгөөр энэ шон болсон. Тэр яах вэ? Нөө буцаал хууль руу орчиж байгаа.
Тэгэхээр яг зөвхөн эндээс ингээ хахад бид нар ингээл хоорондоо ярилцаад асуудлыг олоод хамтдаа шийдэх юм бол бид нэр гарц гаргалгаа байгаа. Бид нэр хийж чадна. Тэгээ одоо ямарсан тэрийг авч одоо нэг бетон юм байгаа. Энийгээ бид нар буулгаад зам болгох чинь одоо энэ чинь сая нийт 7 шонгийн 2 шонгийн л авч байгаа асуудал. Хамгийн эмзэг 2 шонгийн авчиж байгаа. Энэ чинь тэр 6 том шон чинь төв зам дээр ингээ суурь нь үлдсэн байсан. Суурийг аавна. Тэнгүү суурийг авах юм бол төрөмчийн орноос одоо энэ газрын асуудлыг шийднэ. За энэ дээр нь одоо жишээл бичиж ярих юм бол тэрийг дүүрэгтэй ингээ холбогдох бид нар бичгээ өгсөн ба тэгэхээр ингээд хийчихнэ. Гэтэл одоо жишээлбэл бас иргэдээ ингээд нэг ойлголт өгөхөд бүтцэн яаж авах юм бол одоо энэ суурь нь үлдсэн шүү дээ. Тэрийг авахын тулд эхлээд хороондоо юу гаргаж хүсэл гаргаж. За энийг ингэмээр байна гэх зураг хөргээ бичгээ аваад. За хороо маань гэх юм бол хаан бол дүүрэгтэй өгнө. Дүүрэг маань одоо жишээлбэл басвар өгөө шийднэ. Тэнгүүд дүүргээр шийдэх юм. Тий, дүүргээр шийднэ. Тэнгүүд энэ хаашаага нийслэргүй явуулах юм уу? Дүүргийн өөрөө одоо нэг төрийн өмч дүүргийн өмч компани байгаа шүү дээ. Орон нутгийн тийшээгээ өгөх юм уу гэдгээ тэр байгууллагууд нь өөрсдөө шийднэ. Ингээд энэ асуулт шийдэх. Жохон хэзээ процесс яв. Харин тий, энийг бид нэр аягүй сайн ойлгох хэрэгтэй. За. Би бол одоо ингэж хараад би ч одоо эргэн хүн шүү дээ. За ингээд хэдэн нөхдөд асуудал ярьлаа. За шууд за буулган гэж буулгангаа шууд буулгаал суурь мөрт YouTube аваад тэгээд явчих юм байна. Үгүй би бас тэгж бодсон юм. Тэгж болдгоо юм байна. За яалч тэгээд яац нэг бас хөд бүтний улс байна да тийм нэг хурдтай журагтай байдаг л ах. Тэгэхээр тэрнийхэн дагуу явдгуулах л та. Тэгээд тэрийг бас иргэд маань ер нь бол ойлгох гэж хэлсэн. Тий. Тэгээд ямар ч байсан одоо ингээд чиний яг яриа сонсоод хэдий ярихтай байгаа ч гэсэн яг нөгөө тухайн асуудлаа барьж аваад ямар ч тэр нь ингээд үр дүнтэй яваад байгаа бас ингээд тэрийнээс ингээд нөхдүүд бас хараад үнэхээр асуудал мэдээд ингээд хамтраад тий шийдэд юм гэдэг хүмүүсийг даваа талтаа бас ажил хэрэгч байж чадж байна л гэж хараад байна л та. Баярлалаа. Тэгж үнэлж байгаа. Хичээж л. Тэгээ одоо яг ингээд огийн одоо тэгээд Монгол улсын ирээдүйн мэдээ залуучууд гээд бид бүгд ярьж л байгаа тий. Энэ мэтлэн жижиг гэж одоо хүмүүс би түрүү сая энэ яриаг хэлсэн хэллээ шүү дээ тий. Хажуугаар зөндөө явдаг байсан мөртөө би нэг асуудал болж харж байгаа байхгүй. Энэ бол байх л шүү дээ. 60 он байснаас мэдээ одоо чамаас л сонсож шүү дээ. Тэгэхээр яг энэ иргэдийн зүгээр хажуугаар нь явдаг мөртлөө асуудал шаардлагагүй асуудлуудыг яг хараад энийг яг үндсэн зэгцэнд нь оруулах нь өөрөө яг нөгөө иргэдийн хурлын иргэдээсээ санал аваад энэ иргэдүүдэд төлөөлж сонгогчдын нэг үр дүн юм болов уу гэж би хараад байна л та. Баярлалаа. Тэгээ энд чинь нэг хандлагын асуудал гараад байгаа байхгүй. Одоо та хэлж штэ. Таныг анх байхад л тэр байсан. Одоо ингээд харахад байсаар байгаа. Тэгэхээр хүмүүс яг тийм дасан зохицож байгаа. Тий. Асуудалтайгаа. Тий. Асуудалтайгаа дасан зохицож байгаа. Асуудлаа бид нэр өөрчлөмөр шүү дээ. Одоо ингээд авсны дараа хүмүүс харахаар нэрэ болох юм гэж харж байгаа. Энэ бол яг магадгүй жижигхэн л асуудал шүү дээ. Уул юм бол. Яг хийх процесс нь жоохон үндэсэн баг. Гэтэ ингээд бид нэр хамтдаа айл асуудлыг шийдэх хэрэгтэй. Ер нь бид нэр харж байгаа нь асуудалтайгаа дасан зохицож болохгүй юм байна. Асуудлыг асуудал гэж хараад шийдмээр. Гэхдээ тэрийг шүүмжилж биш. Одоо шүүмжлэлт энэ нь юу амарх? Тэрийг босгоё гэдэг нь өдөр өөрчлөлт гэдэг нь өдөр л хиймээр байна. Одоо би ихтэй сонирхолтой нэг түгээр. Ингээд тэрийг ингээ их чинь би ингээд өнөөдөр ингээд тэрийг чи хараад маргааш нь болох ч асуудал биш шүү дээ. Энэ чинь бүтэн сар гарын зүтгэж үр дүн сарын дараа гарч байгаа л асуудал واخгүй юу? Тэр чинь нэг хүн ингэж яах гэж авч байгаа юм. За. Бас бити ав гэж байна. Харин бити авъя. Захилгаан тасалж байгаа үед шонгийн бод болгочтой гэж байхгүй юу? За. Би тэ бүр гайхаад асуу. Тэ би асуулаа. Гэхдээ тэгээд энэ хэрвээ зэврээд муудсан юм унаад одоо ямарваа нэгэн хүн, ямарваа нэгэн байшин, ямарваа нэгэн автомашин руу унаад асуудал үүсвэл яах вэ? Та нар авахгүй л байх. Яг аваагүй гэж хэлэх байхгүй юу? Гэхдээ тэр чинь ажилтгүй үст. Ажиллахгүй. Гэхдээ тэр чинь асар өндөр жинтэй 6 шиг шум баггүй. Нэг суур нь унахад тэр чинь ингээд холбоотой 7 том шугамны уцаар холбогдсон шугам нэг нь унахад бусдыгаа дагаад унчих юм байна нөгөө хуучрсан учраас. Тэгээ унаад нэг юм руу яхад асар том эрсдэл болж байгаа. Тийм. Тэгэхээр ингээд тийм ингээд тэнгууд гэж ихтгэх орой авч ийн гэж авч байгаа. Орой гэдэг нь мэдгүй яг унаагүй ингээд загинж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд харахад бид нар ингээд хандлагыг аягүй гоё өөрчлөё. Бөөнөр ингээд би бол Монгол улсыг сайхан орн гэж үздэг. Монгол улс маань хөгжиж байгаа. Мэдээж одоо асуудал байлгүй л их асуудалгүй хот гэж байх. Гэхдээ бид нар бас нэг жоохон нэг илгэмсэг ингээд нэг монгол хүмүүс шүү дээ. Бүгдээрээ хамтраад юмаа хийчих шүү дээ гэдэг нүдээр харчих юм бол аягүй гоё хаа. Би бол Монголдо хайртай. Гэхдээ харин асуудалтайгаа эвлэхгүй хэдүүлээ шийдээд асуудалтайгаа бити дасан зогц. Зүгээр л хамтдаа бүгдээрээ нэг
шийдээ. Би нэг мундаг лагдаач биш. Зүгээр хүмүүс хэлээд нэрээ наа чин болох юм байна. Энийг яах вэ мэдэхгүй юм хүнээс асуугаа бүндэ хамтаа шийдчихээр агүй гоё үр дүн гаргачих байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа би бол яг шүүмжлэл гэдэг зүйл би бол байх хэрэгтэй юм тийм. За зөв. Шүүмжлэл байж ич нөгөө шийдэл гарч ирэх. Тий. Тэгэхгүй нөгөө шүүмжлэлгүй газар шийдэл гарна гэдэг нь өөрөө бас нөгөө ойлгохгүй жоохон тийм болчиход байна шүү дээ. Тэгэхээр угийн асуудлууд байна. Асуудалтайгаа хэдүүлээ бас ингээд насан зохицохгүй. Асуудлыг асуудал гэж хаадаг. Тий. За мэдээж иргэд маань шүүмжлэлийг хэлэх ёстой. Яг тэр иргэдийн шүүмжлэлийг шийдэл болгох төвчний хүмүүс нь одоо энэ иргэдийн болон төлөвлөгч юм уу тухайн одоо хотод орноо олдож байгаа тэр их мөчүүд ингээд шийдэх ёстой юм байна. Тэгээ ерөнхийдөө саний ярьсан ажил маань ямар ч гэсэн үр дүнгийн үзүүлэлт явж байгаа юм байна. Өөр одоо жишээлбэл юун дээр бас ингээд анхаарал тавьж байна. Одоо дараа нь хэм бол нөгөө сургуулийн асуудал бас хүнд байна. Ер нь Улаанбаатар хотын альч дүүрэг дээр усан усын сургуулийн асуудал хүртээмжийн асуудал аяг хүнд л харагдаад. Одоо жишээлбэл зүгээр би ингээд нэг би эндээ нэг хаяр зогсдог байхгүй. Ягаад гэх юм бол би 24 он яг энд зогсож байгаа сонгогдсон. Ер нь бол өглөөний 8-аас орой 10 хүртэл энд ер нь зогсож байгаа л дандаа л хүмүүстэй л уулзаал жигээ гудамж нь байсан. Гудамжнаас л гарсан энэ гудамжиндаа л хоёул одоо яриад байж ажиллаа яриад байж юм. Тэгж байгаа. Ингээд их чинь 4 хүүхэдтэй маа. Ингээ хүүхдүүдээ сургууль сургая гэхээр дундаж хувийн сургууль бол 5-аас дээш сая төгрөгтэй байдаг. Усын сургуульд оруулах гэх юм бол нэг хүртээмжийн асуудал, хоёрт нь гэх юм бол төлбөр өнгөний асуудал болчиход байна. Гэтэл нөгөө татвар төлөөд байгаа бидний мөнгө яач вэ гэдэг асуудал асуугаар. Хүн юм бэ хэлэхэд. Тэгээ энийг одоо жишээлбэл сургуулийн асуудал яаж шийдэх ёстой вэ гаргалгаа дээр хайгаал нь одоо усын сургууль байх ёстой. Хуулиндаа угийн Монгол улсын иргэн үнгүй боловсрол эзэмших хэрэгтэй гэх. Тий. Тэг яг нөгөө одоо та мэдж явах нөгөө газрын асуудал яригдчихэж байгаа шүү дээ. Газрын асуудал яах вэ? Одоо энэ газар. Тий. Одоо ингээ манай энэ 19 дэх хорон дээр нэг усын сургуультай 110 дахь сургууль. 640 хүүхэд сурах ёстой сургууль. Тэр өнөөдрийн байдлаар 3886 огт сурч. 3886 юм үү? Одоо ингээд ээлжийн коэффициент нь бол 93 тогтсон. Тэгээд дөл хотхны энд дунд анги оруулдаг. Энд нь нэг 500 хүүхдээ сургадаг. Тэнгүүд 26 оны 9 сард гэхэд энэ тоо дахин нэмэгдэнэ. Одоо яах вэ? Төрөлт угийн нэмэгдээл яхаар бүх юм нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр ингээд усын сургууль гэдэг чи өөрөө ингээд иргэд одоо ийм чухал шаардлагатай. Тэгээ одоо энэ хүмүүс чинь нөгөө даацын асуудал нь эхэлсэн. Тэгэл ингээл төлөвлөлт ингээл төлөвлөгөө нэгдсэн зохион байгуулалт гэж яриул маш олон юм байна. Одоо жишээлбэл танаа дүүрэг дээр 24 оноос хойш юм хэдэн сургууль нэмж ашиглалтанд оров. Ашиглалтанд орсон уу? Ингэт юм байна. Бид нар шиг нөө жилээр хийж болтго юм байна. Одоо жишээлбэл баригдаж байгаа энэ сая сүүл Ярмгийн тэнд баригт ашиглалтанд орох гэж шав нэг сургуулийн шав хоёр сургуулийн шав тавьж нэг сургууль ашиглалтанд орно гэж. Нөгөө манайх ч нөө барилгын аюутай болохоор их 3 жил амжиж байгаа байхгүй нэг сургуулийг чинь хийх юм бол шаваа тавиад өсвөө аавн ингэнэг явж идэг. Одоо энэ манай хажуу талтайгаа 17 дугаар хорондоо шүү дээ тий удирдлага академийн тэнд усын ямар сургууль байхгүй. Одоо бусад хороонууд ирэхэд усын сургууль цэцэрлэхгүй 2 хороо байгаа. Одоо энэ 115-ын сургууль дээр их юм бол зайлшгүй нэмэлт усын сургууль байхгүй бол угсаа даацсан дэлгэн. Тэр чи ингээл дахиад нөгөө газар зохион байгуул нөгөө нийслэлийн асуудал нөгөө боловсролын бүтцийн асуудал болчихж байгаа. Яг төсөв санхүү гэх тийм. Төсөв санхүүгийн асуудал гэдэг. Тэгэхээр энийг нөгөө зохион байгуулахдаа бид нар яг үг нэгдсэн байдлаар бас нэг уулзаж ярилцах хэрэгтэй юм байна гэдэг. Одоо манай энэ 19 дэх хорон нэг 2 том газрын асуудал байгаа. 2 газар нь хоёулаа яатсан. Тэгтээ одоо хувь аж ахуйн нэгжүүд байгаа. Тэр хүмүүс маань зохион байгуулалтаа яаж хийх юм бол гэж бас харж л байна. Тэгээ бид нар чинь хамаагүй бас ингээд бид нар ирэх мэдлэл тийм байхгүй болохоор ингээд санд сонсоод нэг өөрийнхөө чадах хэмжээнд л оролцохгүй л яаж юм. Йогийн одоо нэг асуулт асуучих. Яг нөгөө дүүргийн төлөөлөгчид талаас асуу. Одоо энэ юу вэ штэ? Маршал ч бас сургууль юм шүү дээ улсын. Тий. Тэжээ нэг газрын нэг сургууль баригдаж байгаад нэг суурин тавигдаад тэгээ хаяг. Тэр чинь нийслэлийн хүнд асуудал юм шүү дээ. Дүүрүүдээ ирэхгүй. Нийслэл хариуцдаг юм дээ. Нийслэл. Одоо дараа ингэж байгаа. Тэгвэл хаан уул дүүрүүдийн хамаахгүй сэдв. Хаан уул дүүрүүдээр одоо хамаар газар нь бол хамаараад. Шийдэл нь одоо тийш. Одоо жишээлбэл хаан дөрөв дээр барилга гэхдээ 5 давхраас дээш гэх юм бол бүгдийн нийслэлс шүрлэгч байна. Хаан удаас өгсөн шүрлэг барих гэж болох байхгүй. Энэ чинь нөгөө нэг нийслэлийн бүтцийн өөр амир хэцүү болж байна.
Би тэр маршлыг бас ингээд олон жил болж байна л да. Тэ. Яриад л Яг дээ. тэл нөгөө дандаа Байгаад л том боссууд байгаа шүү дээ. Та өөрөө мэдж байгаа шүү дээ. Тэрийг одоо Тэгэхээр нэр бас нөгөө хаан уулынхан бас тэрэн дээр ямтуу бодолтой байдаг нь сонсох гэсэн даачны шийдэл нөгөө газар байт юм байна. За одоо илүү ингээд нэг төлөөлөгчийн хувьд дээр бол за танаа дөрөв дээр ийм асуудал байгаа байна. Эхнээс ямар ч хэлсэн үр дүнгээ үзүүлээд явж байна. За мэдээ саяны ярьсан асуудал угийн маш чухал асуудал. Үндсэн хуулийн дээр угийн Монгол улсын иргэн бүр өндөр боловсрол эзэмших хэрэгтэй гэдэг энийг мэдээ шаардлага хангуулах нь мэдээж бас таадын эрх үүрэг бишээ үүрэг гэж би харж байна. Тэгээ энийг бас маш тултал нь болж үгээр. Ялангуяа хаан уул дөрөв чинь маш тийм барилгацсан үүрэг болоод байна шүү дээ. Суурьд маш эрчимтэй бий болж байгаа. Тэр хэмжээгээр тэгээд нөгөө боловсрол эзэмших наанаа цаанаа гэдэг хүн болгон тийм үнэтэй хувийн сургууль сураад хөтөлөд байх нь хэцүү байгаа. тийм шүү дээ. Тэр талаас энэ бас чухал ажил юм байна гэж би харж байна. За одоо яг төлөөлөгчөөс жоо халиад улс төрийн хувьд ингээд залуучууд бас тодорхой хэмжээний бас ингээд оролцоо ч юм уу ингээд идэх нэмэгдээд байх шиг байна. Гэхдээ л бас нэг тийм сансны хэмжээнд ч юм уу тий яг тийм гоё бүүм хийсэн байдаг ч оролцохгүй шүү дээ. Энэ тал дээр ер нь залуу хүний хувьд чиний хувьд бас ямар байсвал энэ юуж харж байна? Яавал яахаар юм гэдэг шиг. Гэхдээ одоо яг залуучуудыг шууд буруутгах нь бас хэцүү юм байлээ. Би нэг сүүлд нэг сонирхолтой юм уншсан чинь хүний ингээд үнд зүйл үзэл бодол настай шууд утгаар холбоотой байдаг гинэ. За ер нь дөнгөж 20 гарч байгаа ийм залуучууд асуудалд хандлах нь ингэдэг гинэ. Үзэл бодол нь дандаа либерал байдаг гинэ. За нэг юм ирч хүчээрээ ингээд. За тэнгууд ингээл 40 гараал ингээл явангууд үзэл бодол нь их юм бол илүү тийм баруун дөрөв орж эхэлдэг гинэ. за Чинь одоо ингээ те ийм байх хөстэй шин чи бас нэг жоохон универсал болоод эхэлдэг. За одоо юу гэдэг чинь тэтгэврт гараа 60 гараад гал өргөнгүүд хүссэн үсээгүй нөгөө нэг юу өсдөг гинэ юм коммунист байхыг хүсдэг гинэ. Үнгөө явмаар байна гэдэг. халамж үсээд Халамж үсээ чи нийгмийн өөрийн зүй тогтлол юм байна л да ер нь нийтээр. Тэгэхээр бид нар залуу үеийг ингээд харахад оролцоо гэхээс илүүтэйгээр яагаад хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ одоо жишээлбэл ингээл та гадуур явж байгаа юм зам болохгүй байх юм бол та нэг хэлэх хэрэгтэй. Нэг засмаар байна. Та тэрнлээ дотор төлж байгаа. Тэр чинь хийхин тулд хүмүүс цалин авж байгаа. Энд чинь ингээд хаан бол дүүрэгтэй холбоотой асуудал гэх юм бол дүүргийн төлөөлөгч, нийслэлийн төлөөлөгч, улсын хурлын гишүүд асуудал байгаа байхгүй. Асуудал нээлттэй бид нар амар олцоод хандах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр ингээд юу гэдэг чинь хин нэгэн рүү одоо жишээлбэл бид нэр тэр хийх ёстой гэдэг хандлага руу хаях юм бол хийж хийхгүй л юм. Бөөндөө ингээд энэ болохгүй байна. Энийг ярилцаад хийя. Ямар асуудал байна. Ингээд нэг ширээний ард болохыг суухад ямар нэгэн байдлаар шийдэл олно л гэж харддаг. Ахаа зур залуучуудаа ингээ харахаар жоохон оролцоогоо нэмчих юм бол таны л ингээл амьдарч байгаа орчинтой холбоотой таны л өөрийн байгаа Монгол улс чинь шүү дээ. Бид нэр ингээд нэг өөр юмсыг эн чинь миний хорон гэдэг байдлаар ингээ харчих юм бол бид нэр илүү хэрэгтэй болов уу гэж хувьдаа боддог. Яг тэр агуулгыг бид нэ хөргмөр гэж би боддог. Одоо яг чиний саяны санал. Ер нь залуучууд яагаад хоошоо суугаад ингэ залуучуудад шүүмжлэхээс илүүтэй энэ залуучууд яагаад оролцохгүй байгаа бэ гэдэг талыг нэг илүү харах хэрэгтэй юм бол. Тий. Тэгэхээр нөгөө нийгмийн байгууллагууд байна, улс төрийн байгууллагууд биш одоо нам гэж юм. Тий. Эдгээр маань бас ийшээ өөртөө хаашруулах ёстой юм болов уу? Тий, намууд гэх юм бол нам бол том сэдв шүү. Нам бол агуу жашин дээ. Тэгэл одоо яг одоо арчсан улсад байдаг л үзэгдэл шүү дээ. Институт гэж явж байгаа төр аваад хоорондоо өөрсөлдөн тэнцээс иргэдийг олохыг авсан засгаа барина тий. Зүйл байдаг л үзэгдэл би хараад байна шүү дээ. Монголд ингээд одоо яг нам гэж ярихаар хүмүүс жоохон ингээд хоошно ингэдэг тийм хүн ажиллаад байдаг болчиход. Тэгэхээр энийг би бол яг би өөрөө яг ингээд яг тодорхой байр суурийг өөрөө шууд чөлөөтэй илэрхийлдэг учраас энийг би хүн болгон нам гэдэг зүйлээс дутах биш. Улс төрийн оролцоо гэдэг талаас хараад үнэхээр чиний үдэл санаа итгэл үнэмшил чинь тэр улс төрийн хүчинтэй нийлж игэл чи оролцсон. Нийлэхгүй бол болчихлоо. Тэгтээ чи ямар ч хэлсэн тодорхой хэмжээний улс төрийн оролцоо гэдэг саналаа өгдөг тий. Ядаж энэ хороонд чинь асуудал байгаа бол тэр асуудлыг яаж хэлдэг, ярьдаг байх ёстой юм болов уу гэдэг. Бас иргэн үнний үүрэг тэр юм болов уу. Тантай 100% саналыг байна. Энд чинь ардчсан нийгэмд чи ерөөсө 3 том тогтолцоо байгаа шүү дээ. Нэг нь эрхчлөө. Хоёрт нь их юм бол үүрэг, тэгээ хариуцлага. Маш тодорхой. Одоо жишээлбэл
сонгуул гэл нам гэл ярьдаг. Угсаа бидний сонгосон парламентын засаглал чинь намаар дамжуулаад төр эрхийг барих юм л бүтцтэй шүү дээ бид нар чинь. Маах чи хаан засаглалтай улс бол биш. Тэгэхээр залуучууд гэхгүй ингээ бүх хүмүүс ер нь ингээд 4 жилдээ одоо ингээд нэг багш сэтгэлээд болох хэрэгтэй. Яг дүн тавих хэрэгтэй тий. Яг зөв шүү. Ажилласан юм уу? Ажиллаагүй юм уу? Чадсан юм уу? Чадаагүй юм уу? Чадсан байх юм бол тэр хүнийг окей, чадаагүй байх юм бол чаддаг хүн юм даа. Тэгэхгүй ингээд нийтээр ингээ харахаар өстө пүү па болохгүй юм байна. Энэ болохгүй өстө нэрээ энэ пүү па гэдэг байх юм бол асуулт нь хин хийх юм тэгээд. Хин нэг юм л хүн хийн штэ. Төр гэдэг чинь мэдээж төрийн сүлд өршөө гэдэг манай одоо манай эмээ өвөө бол тийм л үзэл бодолтой хүмүүс байсан. Тэгэхдээ эн чинь ямар нэгэн байдлаар төрийг чинь хин нэгэн хүн байж ижил хийн штэ. Одоо жишээлбэл төрийн сүлд өршөө гэдэг чинь өөрөө бас нэг утгагүй. Харин тийм нэг юм бэлэгдэл болсон байгаа. Төрөөс яхаа гэсэн юм хэлгүүд бас тээ. Тэр өөрөө нөгөө юунаас үүссэн юм. Одоо нөгөө чич мэдж байгаа 37 оноос эхэлсэн хэлмэдүүл. А тий. Тэр үеэс л яг энэ нэршил өөрөө нөгөө төр нь ингээд одоо дарангуулдаг. Дарангуулж байгаа. За дарангуулсан ч яг дарангуулж байгаа. Гэхдээ хятж байгаа. Тэгээ энэ өөрөө нөгөө төрөөс айх сэтлийг бий болгоо. Тэр хүмүүс нөгөө бурхан шашингийн устгаж байгаа. Тэнгүүт нөгөө төрөөс өсөлтөө болоод гэж байгаа. Тэгээ төрийн өсөлт биш. Уул бол бид нар чи эртнээс одоо Монгол улсын яг үндсэн ихээс хүнүүрнээс их Монгол улсаас яг мэдээс нөгөө бөөмөг тэнгэр ханаагаа шүтдэг байд. Сүүлд нэг 17 18 100-аас бид чинь шарийн шашингаа явсан шүү дээ. Тэгээд боддоо бурхан боддоо моддаг явдаг байсан. Тэгсэн чинь одоо социализм үед нөгөө шашин маань ингээд цааслаа ийцсэн шүү дээ. Тэгээ нөгөө төрөө шүтдэг тийм үзэл бий болоо. Тэгээ нөгөө төрийн сүлд өршөө гэдэг тийм сухуулга чинь айцаас болж үүссэн тийм процесс юм бол би бол гэж хардаг. Тэгээ ямар ч гэсэн хоёулын яриа бол маш үр дүнтэй болж ийн гэж бодож байна. Ерөнхийдөө хоёулаас үүдээ ястаа мэдээ цаг маань юм төгч ийн. Тэгээд устдууд мэдээж ингээд тооод нэгэнд орчлоо. Асуудлуудыг бол мэдээж ихнээс нь хараад шийдэл хичээгээд явж байна. Дараа одоо ингээд чамаас гадна тий одоо жишээл удахгүй ингээд дахиад сонгуул болно. Энэ дээр бас олон шинэ залуучууд нэг дэвших болов байх. Дэвшээсээ. Тий, дэвшээсээ. Тэр залуучуудаа бас хандаад одоо нэг 2 жилийн багахан ч гэсэн туршлага байна тий. Жохон жил 7 сарын туршлага. Яг энэ бол гэхдээ нөгөө тийм юу биш шүү дээ. Жижигхэн зүйл биш. Бас энэ чинь батны орцоо юм шүү дээ. Тэгээд олон хүмүүс нөгөө хүнд ингээд нэг заавал нэг тодорхой хэмжээний тийм юм хэлэх нь ер нь зүгээр надад санагддаг байхгүй. Ядаж тэнцэнээс нэг юм авдаг гэдэг манар хандаад авахын аваад би ингэ шүү дээ. Тэр талаас би бас энэ талаас шинэ залуучуудаа яг өөр миний хувьд бол нэг ийм бодолтой явж байна гэж юм байна. Тэрхүү байр сууриа илэрхийлээд тэгээ өнөөдрийн бас ингээд энэ яриагаа өндөрлөе гэж бодоод байна. Би бол өндөрлүүлмээргүй байна. Цаашаа ярмаар. Гэ залуучуудаа зүгээр гоо би ч бас өөрөө залуу шүү. Гинт ер нь шууд настай шүү. Би яг тэр талаас тоглосон юм. Тий. Одоо залуучууд чи бие биенээ л одоо ингэж мотивацуулж хөгжүүлж ингээд суралцж байна шүү дээ. Яг миний бодлоор бол зүгээр шууд оролц. Шууд хийгээд шууд зориглоод шууд ороод үз. Тэр юм сурна. Ер нь одоо манай эмээ өвөө, манай ээж манай эмээ Өмнөгов аймгийн анхны ардчлалыг үүсгэн байгуулсан хүмүүс нэг багхгүй манай эмээ. Партизануудын нэг. Тий, манай эмээ одоо эмч хүүхдийн их эмч. Тэгээ манай эмээ тэр ярьдаг, манай ер нь гэр бүлийн ярьдаг юм бол ер нь сурах хэрэгтэй. Сурахыг эрхэм болох хэрэгтэй. Хүн болгон өөрийн гэсэн онолоор сурдаг юм байна л та. Ер нь онолоор авах юм бол зарим хүмүүс ингээд хараа сурдаг юм байна. Зарим хүмүүс их юм бол ингээд сонсоод сурдаг. Зарим хүмүүс өөр оролцож сурдаг. А зарим хүмүүс бол яг ингээд бусад ингээд хийж байгаа хүмүүсийг харангуйтаа ингээд ийм би яага болохгүй гэдэг юм. Тэгэхээр хүн болгон өөр гэсэн урттай. Хүн болгон өөр гэсэн сурах арга барилтай. Та эднэрээр ингээд дамжуулаад ийшээ ямар нэг байдлаар орох хэрэгтэй. Оролцоод үз, сонирхоод үз. Хүн өөрөө хийгээд үзээд оролцоо явахаар л та сурна. Гол тэгээ бид нар залуучтай ярихад бол хуулийг бид нэр ингээд бас манай нэг найз нийтээ гоё юм хэлж ирсэн. Юу хэрэгтэй байна гэдгсэн чинь Монгол улсын хууль бол жолооны үнэлэх штэ гэж. Бас бодоштой гоц те. Бодоштой. Яг гэх юм бол бид нар хуулийг уншсан байх хэрэгтэй. Монгол улс чинь өөрөө хууль тогтоомж бүх юмар л явж байгаа. Хуулийг уншсан байх хэрэгтэй. Тэгээд бид нар хуулиа ингээд нийцүүлэнгүүтээ энэ дээр хуулиа дагаж мөрөөд энэ дээр
дагаад сонгуульд их оролцох, санал өгөх, сонгогдох бүх эрх нээлттэй шүү дээ. Манай Монгол улс бол их аз жаргалтай, эрх чөлөөтэй бас сайхан улс гэж би бол дотроо боддог. Мэдээж болохгүй битгэхгүй байлгүй л яг. Гэхдээ бид нар бол ер нь аз жаргалтай шүү дээ. Одоо ингээд бодъё л та бусад орнд руу ингээд Улаанбаатар хотоос нь 30 км-д гараад нэг газар очиод шууд кемп байгуулах боломжтой байгаа байхгүй. Өөр оронд бол хэцүү дээ. Монголд бол Монголд бол одоо сайхан амьдрах бол бүрэн боломжтой. Хөрсөнч байгаа. Даач бас дарга нь бол байхгүй нэ л дээ миний яриа. Тэгэхээр энэ зэдрүү орчих юм бол хоёулыг яриа. Ер нь дуусахгүй шүү дээ. Тэгээ өнөөдрийн ярьцлага сая одоо ингээ ярьцлага маш урт удаан хоёулаа гоё маш сонирхолтой яриаг өрнүүллээ. Борооч орлоо, наашч гарлаа, гоё үүс гарлаа. Одоо гоё тогтоон болцсон байна тий. Одоо нөгөө Монголын улирал нь нэг улирал нь дотоод дөрвөн улиралтай. Тэглээ. Тэр биш бүр нэг өдөр нь бүр дөрвөн улиралтай гэдэг шиг арай цас орцсон гоо тий. Тэгээ маш сонирхолтой яриа боллоо. Тэгээ найзынхаа бас ингээд цааш тийм бас одоо нэг бүрийн эрхийн хугацаа чинь 2 жил гаруй байна шүү дээ тий. Тэр мэдээж 2 жилийн дараа түнгээ мэдээж иргэд тавина. Тий. Иргэд дээрээ чи буцаад очно. Угийн иргэдийн дунд яваадах шүү. Тэгээд буцаад иргэд дээр иргэд ч нүг нэг одоо яг чи би саяны чиний ярианаас нэг зүйлийг авчлаа. Иргэн бүр яг багш шиг байх хэрэгтэй. Тий. Гэдэг санаа. Энэ маш зөв юм байна. Тэгэхгүй бид нар яг нэг халамж гэдэг талаас ч юм. Эсвэл зүгээр надад хамаагүй гэдэг талаас тий. Надад нэг чухал биш. Тий. Миний амьдрал хэрэггүй гэдэг талаас харах биш. Өнөөдөр тухайн сонгогдсон чи сонгосон ч бай, сонгоогүй ч бай тий. Тэр хүн яг тэр хороон дээрээ, тэр бүрэг дээрээ яг үнэхээр ажиллаа хийж чадсан. Чиний төлөөл, чиний өмнөөс төлөөлж чиний асуудлыг яг шийдийн түвшинд нь ярьж чадсан гэдэг өнцгөөс хараад сайн юу, сайн муу дунд гэдэг үнэхээр бүхэн чухал юм биш үү? Яг чиний ярианаас би энийг маш сайн ойлгож шаалаа. Тэгээд ямар ч байсан өнөөдөр ингээ ярилцах боломж олгосон баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсээд өнөөдрийн за танаас бас нэг асуулт. Тий. Шууд хөтлөж байна. За таны одоо таныг сая сүүлд сонсох нь Баянгол дүүргийн Монголын залуучууд холбооны тэргүүнээр сонгогдлоо. Залуучууд ажиллаад эхэллээ. За тэгээ би зочин байна. Тэгээ ингээ харж байхад ер нь Баянгол дүүрэг дээр ер нь залуучуудтай яг ингээд ажиллахад танд ямар санагдаж байна? Ер нь бол яг залуучуудын холбоо гэж нэгэн асуусан учраас би залуучуудын холбооноос эхэлсэн бас зөв юм байна гэдэг. Тэгээд яг өөрийнх нь бодлоо. Баянгол дүүрэг дээр за яг Монголын залуучуудын холбоо бол яг маш эрчимтэй эмхийд бол ажиллаад эхэлж байна. Бид бүтцэн ингэ шилжсэн чи мэдчихэж байгаа. Би ч өөрөө бас хаан уулын иргэн шүү дээ. За тэгээд яг Баянгол дээр ингэ харахад бол би Баянголд яг 20 онд эмхийд яг иргэн болоод тэрнээс өмнө бол амьдарч ирсэн. Яг албан ёсоор хаягдж байгаа. Түлээд хороондоо ягаад 20 оноос яг албан ёсоор ингэ шийдээд өнөөдөр яг нэг газар л амьдарч байгаа. Ерөөсөө шийдэлт төлөв дахиж хийгээгүй байхгүй. Тэгээ ингэ явж идэл ерөөсөө Баянгол дүүргийн залуучуудын холбоо молбоо гэдэг юм надад бол нэг ч удаа сонсогдож байгаагүй. Би чинь өөрөө бас чи одоо наваа мэдж байгаа. Би ч өөрөө маш олон залуучуудын юмд оролцдог. Нийгмийн залуучуудын төлөв баггүй. Тэгэхэд тухайн үед би чинь сэлэнгдээ байсан. Сэлэнгийг маш олон үйл ажиллагаануудыг санаачлан, заримдаа өөрөө оролцсон ингэ явдаг байсан залуу баггүй. Тэгээ Баянгол дээр ингэ яг бүсийг харахад залуучуудын холбоо нэгт байхгүй. Бус төрийн байгууллагууд нь бас тийм идэвхтэй юм байхгүй. Залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа байхгүй. Тэгээд нөгөө яг нөгөө ах юм ихснээр ярихаараа л гой залуучуудын талаар асуудлыг ярьдаг. Авчиг яг хүрсэн дээр нөгөө залуучууд нь ажиллаа, залуучууд нь халаад байгаа юм бол байхгүй. Залуучууд чиглээд санаачлах гэдэг юм байхгүй. Иймэрхүү байгууллага байсан учраас миний хувьд бол яг бодлонгоос ерөнхийдөө бол за энэ бол Баянгол дүүрэг дээрээ залуучуудад идэвхжүүлэх юм зөв юм байна гэдэг талыг хараад тэгээд бас ингээд хүмүүстэй яриад тэгээд нөгөө чи хурал цуглаа янз янзын дижитал процессыг юм даа гэдэг. Тэгээд яг цагаан сарын өмнө юм бол багц улаан байна гэдэг. Тэгээд тэрнээс сонгогдсон. За тэгээд одоо л яг Баянгол дүүргийн залуучуудын энэ ч нөгөө нам бус төртөө ямар холбоогүй байгууллага учраас яг тэрийг байх хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө би ингээд нэг би бол ингэж боддог. Хич ямар ч улс төрийн хүч байж бол тухайн хуу. За би ардын нам ч юм уу арчлан байж бол одоо манай бүтцэд байгаа нөхдүүд нам бус зарим нь одоо өөр улс төрийн хүч хийж бол. Заавал ингээд би арчлан гэдгээр заавал тэр хүмүүсийг би одоо ингээд яг манай залууч болохгүй. Манай нам шиг байх хэрэгтэй. Манай намын үйл санаа байх хэрэгтэй гэдэг. Энэ чинь өөрөө маш болохгүй зүйл байхгүй. Тэр нөгөө залуучууд яг бидний өмнө тулгамдаад байгаа асуудлыг юу байгаа юм бэ тийм. Тэр нөгөө шүүмжлэлээс гарч ирж байгаа тэр асуудлыг бид нар олцоод байна шүү дээ тийм. Олохоор нөгөө оролцооны асуудлууд байна.
За тэгвэл бизнесийн орчин яг ингэ залуучууд бизнес хийх, Баянбол дээр хийх бизнесийн орчин байна уу? Чөлөөтэй байна уу? Тэ? За тулгамдаад байгаа асуудал нь юу? Татвараас ахуулаад янз янзын асуудал байна, тэ? Тэгээ энэ нэрийн залуучууд яаж зөрөгтэй дуух юм бэ? Тэ засаг захианаагаа бас л нөгөө иргэдийн урны төлөөж гэдэг шиг бид нар бол бас яриад явах боломжтой байхгүй юу? Боломжтой шүү дээ. Хүн бол гүйцэрч явах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас тэр талын нэг ихэд бол харж явж байна. Өнгөрсөн нөхдүүдийг би зарим нь одоо манай дээд үеийнхэнд байх. Яг нөгөө нутгийн удирдлагын байгууллагатайгаа ингээд заавал холбоос үүсгэл тэднийтэй гар бариад тэднээсээ нэг төсөл өмсөл аваад ингээ явдаг байсан. Би бол ерөнхийдөө бол энэ залуучуудын байгууллага хизээж төртөөгөө төрийн одоо засаг захианы нэгжийн нэг дэгдэх байгууллага шиг байж болохгүй. Энэ бол сайн дурын тусдаа институтийн хэмжээнд би даасан ус төрөөс ангид би даасан тийм залуучуудын нэгдэл байх ёстой байгууллага гэж хардаг шүү. Баярлалаа. Сайхан сонсогдож. Яг нь нэмэд нэг сонирхолтой юм ихэд би бас таны ярилцлаганд бэлдээд бас нөгөө нэг тайлантай холбоотой материалтай ирсэн. Энэ их юм бол ингээд манай хаан улд дүүргийн засаг даргын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 25 оны бэлтийн танилцуулга гэдэг. За. Тэгэхээр энэ ягаад сонирхолтой ингээ байх хэрэгтэй гэх юм бол энэ өөрөө 21 аймаг болгонд байгаа. Нийслэлийн 9 дүүрэг болгонд нь байгаа. Тэгэхээр иргэд маань энийг заавал харж танилцж явах хэрэгтэй. Ягаад гэх юм бол энэ дээр нь одоо жишээлбэл нийт ийм хийлээ. Тэдэн төргөний үнэлгээтэй одоо жишээлбэл ийм асуудлуудыг бид нар ингэж хийсэн, аль засаглалаар ингэж хийсэн бэ ингээд хэрэгсэл бүх юм байдаг аахгүй. Энийг хараад хүмүүс маш танилцж явах хэрэгтэй. Яг яа. Тэгээд яагаад энийг үзүүлж байгаа гэх юм бол бид нар энийг аваад манай иргэд маань өөрсдөө ч гэсэн бас яг энэ дээр манай нутаг дэвсгэр дээр юм хийгдэж юм уу, хийгдэхгүй байна уу? Юу болж эдэн төрний өрх орсон. Би зүгээр нэг хувийнхны бодлыг хэлэх үү. За. Одоо ингээд нийгмийн даатгалын асуудал айгүйх ярьдаг шүү дээ. Аж ахуйн нэгжлэг төлдөг. Одоо энэ чинь ингээд бид нар хувь хүн нийгмийн даатгалаа цалингаасаа төлдөг те. Компани тухайн хүний өмнөөс бас цалингаасаа төлдөг шүү дээ. 23% нийгмийн даатгалаа бид нар хоёр талын нийлбэр төлөд байгаа шүү дээ. Миний нэг юм бодол юм бэ дээ. Тухайн хүн одоо цалингаасаа төлдөг шүү дээ те. Тэнгүүд бид нар дандаа төлсөн мөнгө авдаг тийм үү? Одоо ингээд зүгээр ингээд хасагдчихдаг шүү дээ. Хасахгүйгээр тухайн хүн рүү бүтэн хийж өгчүүл. Тэнгүүд нөгөө хүн яг тэр дансанд орсон мөнгөөсөө өөрөө нөгөө тэр орсон мөнгнөөс нь өөрөө нийгэм даатгалыг төлдөг болчих юм бол тэр хүн айгүй өндөр хариуцлага болох байна. Яг тэгвэл яг орсон мөнгнөөс нь та өөрөө төглөөд эхлэх юм бол миний мөнгө юунд зарцуулагддаг байгаа гэдгийг харах юм бол арай өөр болчих жоох. Тэгэхгүй ингээд бид нар чинь ингэж давчаад байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд нийгмийн даатгал ер нь ингээд улсын татвар гэдэг чинь татвар төлөгчдийнхөө нуруунд дээр явдаг. Бид нэр ингээд энэ төр чинь өөрөө нийт татвараас олсон орлогоо эргүүлээд багш, цагдаа, тэ эмч ингээд нийгмийн ингээд асуудлыг шийддэг шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ дээр ч гэсэн айгүй анхааралтай ажиллаж харуулж явах хэрэгтэй. Одоо жишээлбэл бүх дүүрэг дээр энэ асуудал тайлангууд байгаа. Одоо жишээл би нэг ийм асуулт асуусан байна. За энэ бол ингээд гоё хэвлээд гараад ирж штэ тий. Тэгэхээр одоо ингээд иргэн бүр энийг ингээд аваад ингээд уншаад байх нь бас хэцүү штэ тий. Тэгэхээр энийг өөр хаанаас харах боломжтой. Одоо энэ дэр ингээд вебсайтууд дээр нь тавигдсан байгаа. Яг дүүргийнх нь. Тий. Тухайн дүүрэг болгон дээр. Одоо энэ дээр ингээд тавигдж байгаа материалаар бид нар юу харах хэрэгтэй вэ гэх юм бол ядаж та аль хороонд гэхэд яг өөрийнхөө амьдарч байгаа хороонд хийж байгаа ажлаа эндээс харцгаад бас нэг манай хороонд ийм ажил хийгдэж байгаа юм биш үү? Ингэсэн биш үү гэдэг мэдээлэлтэй авах хэрэгтэй. Энэ хяналтын систем ингээд тэрийг хэн хэрэгжүүлэх, иргэд өөрсдөө л хэрэгжүүлэх юм байна. Бидний хэрэгжүүлэх юмд нь мэдээлэлээр хангах оролцоотой байх юм дээр бид нар хамтдаа л явна. Ер нь бол зургуул санаа их юм бол эн чинь өөндөө хамтдаа шийдэж иж энэ асуудлаар гарна шүү дээ. Ер нь эргүүлээд би богдсон шүү дээ. Монгол улсын бүх хүмүүс л Монгол улсаа айгүй өндөр хөгжилтэй сайхан амьдрах хэл хүсдэг байлгүй дээ. Хин ч ер нь муу мухай байхыг хүсдэггүй байх найддаг шүү дээ. Тий. Ялангуяа одоо ингээд зах зээлийн нийгэмд бол хүн бүр сайн сайхан баян чинэлэг амьдрахыг зорж байгаа шүү дээ. Тий. Хөдөлмөрлж юм байна. Хөдөлмөрлж байгаа хүн шимээ өгдөг л энэ систем нийгэмд явах хэрэгтэй гэдгийг бас боддог. Тэгээ саяны энэ тайлан уг яг иргэд маань уулна. Гэхдээ бас би наадад чинь ингэж бодоод байна. Яг миний одоо санал гэх юм мэдгүй. Энэ тайланг одоо хоёулаа ингээд яг ерөнхийдөө ярьчлаа. Гэхдээ яг тухайн иргэдтэй за энэ тайлан ийм чухал шүү, ийм юмнаар орж харах боломжтой шүү, эсвэл жижиглдэг ч юм уу, товчилдог ч юм уу. Нэг иймэрхүү байдлаар тиймүүдийг хийгээд явбал бас зүгээр юм болов уу гэж бодлоо. Ойлголоо.
За Таны саналыг авал бас гоё санаа байна. тэгвэл одоо ингээд бүгд одоо бид нар ингээд заавал одоо жишээлбэл ингээд Уншаалаа. за унших нь яг одоо ингээд эний чинь цаасаараа ч аваал эсвэл тий эсвэл заавал нөгөө хинээс бат зэрэндээ заавал уулж мэдээл авах гэдэг ч юм уу тий. Тех нь өөрөө өнөөдрийн зах зээл юм шиг өнөөдрийн сошиал медиагийн хөгжсөн нийгэмд хэрэггүй байхгүй. Ялангуяа Улаанбаатар шиг юм бадаргүй хэрэггүй шүү дээ. Тэгэхээр нөгөө сошиал медиа ялангуяа одоо иргэдийн хурал одоо иргэдийн төлөөлөгчд нь хувь хүмүүс маань өөртөө гоё санаачлаг гаргаад тэрийг иргэдэд бид нэг юмаа хүргэж танилцуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр би бас ингээд найзуудтай хэлдэг. Ер нь та хэд маань ингээд хийж байгаа ажлууд ч юм байна. Харагдаад. Гэтэ энийг олон нийтэд аль болох хөгжиж үйл ер нь зөвхөн санаастай яа хэлдэг. Тиймэрхүү байдлаас явбал зүгээр. Тэгээ ихэр хүмүүс ч уурлаад тах юм. Тэгэхээр нөгөө чиний зориг гэдэг зүйл чи хаана байгаа юм бэ гэсэн үг. Тэрийг шууд ингээ ихэр хүмүүс ингээд тах хийхстэй мэй чи юундаа ингээд попрод байна гэх юм. Яах вэ? Би бол ингэж боддоо шүү дээ. Чи сая популизм гэдэг шүү дээ. Би бол популизм байх хэрэгтэй. Би популизм бол 100% эсэргүүц. Гэхдээ нөгөө хитрдэг нөхдүүд байна шүү дээ. Хэтрүүлчдэг. Хэтрүүлэн одоо манай нөхдүүд байна шүү дээ. Бас амар тий. Гэхдээ яг үнэхээр тухайн ажилтаагаа уягдаад үнэхээр бүтээлч популизм хийх л шүү дээ. Гэтэ хамгийн гол нь ялангуяа ардсан намын гишүүд бол ингээд юугөө халамж яриад та нарыг халамжлан ингээд популизмыг утгахгүй. Бид нар яаж популизм гэх юм бэ те? Татварыг бууруулъя. Иргэдийн амьдралыг сайжруулъя. Орчин нь ямар асуудал вэ? Энийг шийдэж байгаа бол шийдлийн хамтанд зураг зүү гэдэгтэй баримттай тавил дээ. Энэ чинь бодит зүйл. Энийг хүмүүс популизм хараад. Би бол энийг бол нэг тийм руу зүйл биш. Тэр таны та юу гэж харах юм бэ? Гэхдээ энэ бол дэмжлэн. Тэгэхээр ер нь тэгээд нөгөө бас нэг юм асуудал ах юм аа ингээд. Би бол аль болох ер нь жоох бичих дуртай юм багхгүй. Ингээд бичиж юм текстээр ингэж за ингэж шүү тэгж шүү хайгуул дуртай. Ер нь төлөөж босон цагаас за хуралдаа суулаа ийм асуудал хэллээ. Ингэж хэлцлээ гэж би дандаа постэр ингээд текст хэлбэрээр одоо цахим шүлжин дээр тавьдаг юм багхгүй юу? Асуулт хүн үзэхгүй. Тэгдэж ийм урт юм уншихгүй. Уул ингээл хийгээл байгаа байхгүй. Тэр хүмүүс чи юу гэдэг юм бэ гинэ. Үгүй ингээд ийм боллоо ингэлээ гэхээр. Тэгээд нийтлсэн юм уу гинэ. Нийтлсэн. Аль энэ нэг үзэхээр ийм урт юм их уншдаг гэж байна. Тэгээд одоо яах вэ? Одоо бодвол төлөөлөгчд ийм шийдвэр гаргалаа гэж бүжиглээд ярих хэрэгтэй. Яг тэр нөгөө товчлох гэдэг нэг арга зур хэдүүлээ шийдэх хэрэгтэй. Тий, арай нэг ийм зургийн хөнгөнөөр шийдэх хэрэгтэй л биш үү? Зургийн хэлбэр одоо сошиал медиач өөрөө AI-гээ гараад юм. Тэгээд хүн сайхан бодож байна. Яг энэ зүгээр яг бол санал юм л та. Тэгээд шийдэх асуудлууд үгийн мэдээж зөндөө байгаа. Тэгээд хамгийн гол хийсэн ажлаа тэр популизм гэдэг зүйлээс би бас чамд хэлнэ. Гэтэ айгаар адилхан залуу. Би бол одоо анх бас л ингээд нам гэж яаж байгаа бас энэ стаб популизм авчихсан. Гэтэ популизм гостгүй байна. Бас тийм байх шүү те. Чи өнөөдөр өөрийнхөө хийсэн ажлыг яаж танилцуулах вэ? Тэгэл чи нэг ажлаа тайлгнахад хийсэн популизм гэдэг чи тэгээ яах? Зүгээр хайрцаг дотор байж байгаа. Гэдэг нэг асуудал гарч ирэх гэдэг нь шүү дээ. Тэр ерөөсөө хийсэн ажлаа ярьж байгаа зүйлээ дотоод ихтгэл өмчлөө гадагшаага заавал гаргах нь юм зөв юм болов гэж би бодоод байна. Ялангуяа манай нэг ардсан нам гэдэг нэг юм чөлөөт тий чөлөөг их хэмлэг ийм залуучууд байна. Тэр талаа илүү бас олон хүмүүс хүргэмээр өгөх юм гэсэн. Бижил ардчсан нам гэж ярихад бас сайхан байдаг шүү дээ. Яг хоо зөв намын тухай зүгээр цухас дуртахад ерөөсөө нэг үнд зүйлээрээ нэгтцэн. Тэгээд нэг юм арай нэг жоохон одоо нөгөө арсан намыг сонгосон миний шалтгаан ч гэсэн бас нэг миний өөрийн үзэл бодолтой илүү ойр миний үзэл бодолтой зарим юм дээр нь яг таардаг юм байх хэрэгтэй гэдэг. Тийм учраас энэ намыг сонгоод явж байгаа. Одоо тэгээд би арсан намыг гишүүн арсан намаа сонгогдсон. Хаалт төвийн төлөөлөгч болсон бас намын бодлого гэж байгаа. Тийм учраас мөрийн хөтөлбөр тусгацсан ажлуудаа 24 оны орон нутгийн сонгуульд манай арслан намын барьсан дүүрэгтэй барьсан мөрийн хөтөлбөр нь ээлтэй дүүрэг гэсэн. Ээлтэй дүүрэг гэх юм бол ер нь анхны төсөл нь хүүхдтэй ээлтэй дүүрэг л бай гэсэн. Одоо ингээл энэ явгууны зам бүх юмыг бид нэр юм хүндээ ээлтэй гэсэн дүү. Тэг ямарсан бид нар ингээл ярьсан босон бид нар төлөөлөгч нар энэ хийж байгаа ажлууд маань гэх юм бол нөгөө л мөрийн хөтөлбөр бичсэн ажлуудаа бид нар аль нэг талаас хийх гээл зориод явж байгаа. Хэдийн сөрөг хүчин ч гэсэн. Тэгэл нэг юм сэтгэл байхад болондоо л гэж боддог шүү дээ. Нэг хөө. Тэгээд нөгөө би одоо санаж байна. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн төлөө хот хэмжээ. Юу юм бэ л дээ. Хүүхдийн төлөө хийсэн бүтээн байгуулалт болгон хүний эрхийг нийцэл байд юм байна. Дэх баг шүү. Тийм баг. Одоо жишээлбэл ингээл нэг тэр одоо налуу байна шүү дээ тий.
бас нөгөө тусгай хэрэгцээд иргэдэж байгаа тий. Тэгээ хүүхдийн орчин ингээд хангагдсан газар бол ерөөсөө хүний эрхийн одоо тэр орчинд бүрдсэн юм байна л гэж харах юм байна л дээ гэдэг талаас. Тэгэл нөгөө ногоон байгууламж, тэгэл нөгөө стандарт гэл. Тэгээ яг хөө бид нар ч одоо тэгэл бас л яг ингээд яг тэр стандартын ногоон байгуулж ярих юм бол асуудал зөндөө л юм. Гэхдээ одоо асуудал байна гэдэг тэгээ чимээг өнгөрөх биш. Нөгөө асуудалтайгаа эвдэрэхгүй. Асуудалтайгаа тэнцээ. Одоо нэг л чинь энэ байсан асуудлыг хүмүүсийн хажуугаар байнга явдаг гэсэн асуудлыг хараагүй зүйлийг асуудалгаа ярих гэдэг чинь өөрөө нэг талаасаа болж байна. Тэгээд өөр зөндөө олон асуудлууд байсан энэ мэдлсэн ингээд зөрөгтэй хэлээд тэгээд хүн зүг баг. Тэгээд дүүрэгтэй ерөн сүлд нэг ийм одоо хий гэж бодоод байгаа. За. Ингээд дээ штэ. Явгууны зам явж штэ. Тэнгүүд нөгөө нэг харааны бэрхшээлтэй манай иргэдийн нэг зам байдаг штэ. Тийм нэг ингээд дунд нь гэрлийн шуун байгаа. Бас болохгүй те. Тийм юмуд их байд юм аа. Би ч байршлыг мэдэхгүй л да ингээл зөндөө манай яг энд байгаа. Тэгээ хүсэлтээ өгсөн байгаа. Тэхийн тулч бас нөгөө ингээл нөгөө л хууль дүрмтэй. Тэгэхээр нөгөө бид нөгөө хүний талаасаа ингээд иргэдэд зориулсан хот мөн үү гэдэг нь хэлсэн. Харин тийм. Тэгээ энийг бид нэр одоо юу гэдэг чинь нэг аль нэг нам ч юм уу нэг хэсэг бүлэг хүмүүс хийхгүй шүү дээ. Бөөндөө одоо чиглэл нийслэлээ гэхэд Улаанбаатар хот байлаа гэхэд бөөндөө энийгээ өөрчлөё. Ингиа гэд зэрэг эхлэхэд болон болох. Тэгж л боддог. Тэгээ яг үндэ ихэнд бол мэдээж нөө сонгогдсон хүмүүс нь жоохон манлайлаад бусдаагаа ярилцаж хөрөөд хамтдаа асуудалтайгаа эвлэрэхгүй шийдийгээ явах юм бол уул нь бол нэг эдгээр жилийн асуудал шүү дээ тий. Шийдэх боломж. Ял хийл гэвэл хийн шүү дээ. За хоёулын яриа ер нь бол нэлээд сая уул түрүү өндөрлөж байгаа буцаад хоёулын яриа дахин шинээр эхлэв шүү дээ. Нэлээд гоё явж өндөрлүүлмээр байна гэдэг шиг тий. Тэгэхээр мэдээж одоо хоёулад яриг гэвэл зөндөө усыг яриа тий. Тэгээ юм гэдэг чинь нөгөө ингээд бас тухайн үед нэг хэсэг зогсоогоо тэгээ дараагийн бас нэг амьдрал үргэлжлэж байгаа зөндөө олон зүйлүүдийг ярих учраас би дараа нь чамтаа дахиад өөр нэг шинэ зүйлүүдээ дахиж ярилцъя гэж би бодоод байна. Тэгвэл бас илүү тийм одоо жишээлбэл чиний дүнгээ тавиулах тэр үеэр ч гэдэг юм уу тий. Сонирхолтой шүү дээ. Сонирхолтой шүү дээ. Би одоо ямар дуу авах юм, дунд авах юм, сайн авах юм, муу авах юм. Тэрний өмнө ч гэдэг юм би албан ёсоо дахиад нэг өөрлөө өгч шүү. Баярлалаа. Тий. Тэгэхээр нөгөө яг дүнгээ тавиулахын наах нь бас чиний яг өнөөдөр 4 жилийн хугацаанд бацран гэдэг хүн бусдад орж ирээ. Игдээсээ санал аваад ямар үгэн үзүү. Тайлангаа тавьяа. Хоёулаа сайхан дахиад энэ шиг хоёулаа сая би ч хөтлөгч хийсэнгүү нэг бараг зарим үед үргэлж очимод авчихсан. Асуулт нь хариулж өгөөд. Одоо ямарсан найзтай баярлалаа урьж оролцуулсан юм. Сайхан ярилцлаа. Бас л манай бочролч бас л өөрөө нийгмийн итгэл зүтгэлтэй одоо Баянгол дүрхтэй бас залуучуудынхаа манлайлаад ажиллаж байгаа. Найзынхаа ажилдаа бас амжилт хүсье. Магадгүй бид нэр дахиад ч өөр залуучуудтай холбоотой юм дээр нэгдэх үедээ нэгдээд хамтдаа бүгдээрээ ажиллана. Ер нь бол тэгээд залуу хүмүүс ч нэг нэгэндээ бас нэг хийнийгаа дэмждэг. Тэгээ ингээ хаяа ингээ явахад бас хэцүү мөө ингээл явж байгаа сэтгэлээр унах зөндөө л. Бас ч робот шүү дээ. Арай ч үгээр зориул хийсэн юм ин яах гэж хийж байгаа юм. Тэгэхээр ч бас үчин сонирхол юм байл. Гэтэ яах вэ? Ямар ч байсан нэг хэлүүсээ ажиллах ард нь гарчаад дараа нь яах вэ гэдгээ бодъё те. За тэгээд баярлалаа. Ямар ч байсан маш тийм дулаахан гадаа эдээ жоохон зарим үедээ сөрөөхөн бас хоёулын яриа нэг тийм гоё дулаан яг бол тухайн орчинтойгоо хамт ярьж байгаа учраас бас ингээд яг нөгөө оршин суугчдынхаа гол сууцсан учраас энэ бол тийм гоё яриа боллоо гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн манай подкастын зочноор хаавал бүгийн иргэдийн форумын төлөөлөгч Батцэрэн маань оролцлоо. Тэгээд дараагийн дугаараараа иргэн уулзъя. Баярлалаа. Баярлалаа та бүхэн.